баг энэ тийм газар. Ингээд ажиж тийч болгоё ихгүй. Битээ уулгаас чи тэгчихгүй шүү дээ. Яа би бүр энийг ингээд бодохоор яана би ямар балер юм бэ гэж бүр амар ингээд бодох тусам ингээд нулимс гож үзээ. Жохон бах ингээд боддог шүү дээ. Найзтайгаа ойрхон амьдрал гоё доо мөн гэж боддог юм ингээд бас амьдралтай гоё. Зүгээр ингээд тосоо гартал тэрвэрлтэл тусаа гарт үнэлцээ гэж хэлээ. Гэтэ яг одоо ярьж байгаа юм ер нь ингээд бүр хоёр тал заачсан байна уу? Илүүсээ ойлгохоо гэж юм. Эхлэхээс нь өмнө close on. Окей. За ингэ. Юу фаза авах юм. Энийг дахин зүгтээ. Энийг ихтэй гараагүй аа. Билэнг нүртэл яга. Ямар хөөрхий юм. So cute. За дахиад нэг тарчих юм. За тий заадаг зүгээр юм байна. Ашгаар идсэн үү? Яг горуулж өгсөн. Дахиад нэг ингэ. Тэр натха Японд руу авч явах гэж байгаа юм камера. Гүй. Юу зүгээр. Тэгэл зүгээр одоо яг зүгээр гоёроо гараад цаалчихсан. Манай нэзи хинчнийх нь бүр бол зүгээр. I like it. Сайн. Планди хавцруулчих. Тастай нөө. We are back. Хэрэлцснээс хойш нэг сар болсон гоо. Тэр бараг сарын өмнөх үү? Аа тий. Тэр шигтэй хэрүүлж биш юм аа. Ээж охин хоёрыг үгүй солилцсон. Энэ бол байд гэлнийг үлээр гулцуулаад. Би тэрийг нэг хэрүүлэх тиймэрхүүлээд. Яс ингэдэ. Тэгээд тэрнээс хойш нэг хэрэлт юм ярихгүй бас нэг удаагүй тэгэл бүрэлсэн мэт тий. Зүгээрээс. Зүгээр юм аа. Тэгээд одоо нүүхч байгаа болохоор энэ эмгтээр ингээд ласт гороолж байна. Хоол нөхөр угаасаа худ. Тийм угаасаа хийн гэж байхгүй тийм. Тэгээд тэр чихтэй ингээд дуусгачих гэхээр бас яг нэг хэрэлдээд тийм ингээд таг гэж дуусгах болохоор хүмүүс нэг төвчтний эрхлэв гараад тэрсэн юм шиг бас нэг амар онцгой мэдрэмжтэй дуусчих гэж би тэр хоёлаа замарс нэг дугаар хийгээд тэгээд болгомоор бас сүүлийнхээ болгыг нэг болгочихъя гэдэг. Одоо comeback хийх юм. Тэгэхгүй би одоо яг нүүгээл тэгээл юм хүмүүдээ гоё тогтруулаад тухтай болол тэгээл нэг энэ дугаарыг оруулж яг жихнээсээ gap off яа. Тэгэхгүй болохоор бас яг нэг хийгээд байгаа юм шихгүй ч амч хоёрын хооронд байгаа. Тэг хүмүүс ч гэсэн яг нэг тийм биш байгаа хаа гэж би бодчих. Тэгэхээр 4 сарын 2-нд нөхөрөлсөн. Нөө тийм үү? Тийм яг 3 сарын дөгөө нэг тэр эзнэн бидний гэдэг тийм удаан хүлээж чадахгүй нааша 2-7 хоног татгээ би тэгэд ярьж нэг 7 хоногийн орохгүй мөртлөө 26 төлхөөрөө аваад тэгэхдээ яг нэг 7 хоногийн рент илүү төлөхөрсөн гэх юм уу. Гэтэ би угаасаа яг нүүж байгаа их ч угаасаа хармааргүй байна. Чи гарын 5 өөрөө авах зүрдэг шиг. Тарахны яас гүхгүй юм. Тэнтэй. Яа, хэр баг яг сайхан даарж ирээл тийм. Нүцэн нөө. Дараагийн орох айлман 4 сарын 10-наас сурах оролцсон. Тийм үү? Тэгэхээр шинэ Монгол айл. Ямар Монгол айл? Нөгөө хинтээ эвэлтэй хам зордог. Тэр их хаш. Заста андуураад хаалганд өгч орох үү? Яасан. My baby. My baby гэлээ. За ер нь эхнээс нь лайв апдейт яг ингээд нэг юм цаг үе. Сүүлийн дугаар болохоор би тэр ямар нэг сэдв өгөхгүй тэгээд сая сар марын хугацаанд болсон сүүлийн үе апдейт тэгээд нэг жоохон ховж бадж жагаад тэгээд захид дуусгачих та гэж бодлоо. Юу ягаа юу бацгаа ховж гэсэн чи. Ховж өгсөн ч нөө. Юу зүгээр л инээсэн юм. Инээсэн юм. За. Тасны сах юу болоо? Сүүлд хөл юу ирсэн бэлээ? Тэр дугаар яг юу болоо? Тэр дугаар жоохон тиймэрхүү болсон гэж шиг. Зүгээр. Манайхаа тэгээ зүгээр байгаа шүү. Тэгээ битсэн зааваа. Яар нэг апдейт өгөөгүй бити гахаарай. За яг Валентинаас хойш юм байна. Валентинаар яасна ярьсан юм уу? Би Валентинаар зүгээр л хоол идэл ярьсан юм байна. Ярьсан уу? Jazz bar орсон гэд ярьсан юм шиг байна. Яг jazz гэсэн чинь нэг орж ирээд байна уу? Чаа гэдэг орж ирээд. Чи өөрөө шиг үлээ. Нэг
гэдэг байна. За тэгээд жолоонд 3 дахь онсноо ярьлаа. Ярьсан. Тэр ярьсан юм. За тэр бас боёо. Ярьсан байна л да. Нөгөө нэг амар үйл явдлаас нэг кино шиг үйл явдлаас нөгөө. За тэрийг ярьсан. тэрийг ярьсан. Яг тэрийг ярьсан. Чи бүр үнэн манифест гэж тэрийг баг дооцсон байна. Тантан хитэж болохоор кино шиг юмнууд ярьж идгийг тэгчүүл яах юм. Тэгчүүл яг яг тэр нь болдог байхгүй ч. Би нөгөө машинг болохоор маа зогсоол эзгүй байдаг. Энд чинь нөгөө зогсоолоо саблет их бас болохгүй заавалч хүн төвшөрлөлт тарах хэрэгтэй. Хүнд нэг айпаар түрээслээ би бараг жил гаруй түрээсэлж байгаа байхгүй юу? Хөөрхөн юм уу? Үгүй. Янз янзын хүмүүс ингээ нэг айпаар дамжуулаад ингээл түрээсэлдэгс байхгүй. Тэгсэн чинь сүүлд нэг залуу түрээслээл байжсаа энийг 2 сар болол байжсаа байхгүй. Тэгсэн чинь би нэг өдөр ажил дээр яг хурал цуугаал байжсэн чинь гинт манай энэ нөгөө нэг бэлтэн менежер залгаал гаражт ингээд машинуудын цонхыг хаглаад тэг ингээд CCTV шалгаад ингээд чипээр хийн онгойлгосон ингээд харсан чинь чиний фо борчоо ингээд орж гарсан мэдээлэл байна. Чи найзуудаа юугаа өгсөн үү гэл ядахгүй. Тэгэл би хүнд ингээд юугаа түрээсэлсэн штэ гэдгийгсахгүй тэгсэн чинь юу яриад байгаа юм бэ ингэж болохгүй штэ. Ингээд энэ ч угсаа манай нөгөө нэг property manager мэдэж байгаа штэ нөгөө түрээс зуучилдаг хүнийг. Тэгсэн чинь тэр нөгөө түрээссэн хүнийхээ дугаарыг өгөө. Тэгээ би одоо тэр property manager руу чам гэрээгээ зурсан гэд юу явуулна моолн гэд. Тэгэл тэгээд би нөгөө нэг залуугаа бичихгүй юу. Чи ингээд миний зогсоол дээр биш ингээ манай visitor park-ын дээр өөр машин тавьсан хүмүүс. Тийм би 2 машинтай. Би одоо зайлуулчих. Ингээл тэгэхээр би за тэгвэл чи миний фобиг манай юунд хийгээд яа гэдгсэн чинь за гэлэхгүй тэгсэн чинь араас нь манай bill manager дахиад залгаал. Би одоо ингээ цагдаа дуудлаа. Чи ирүүл ирээ гэдэг тэгэхгүй юу. Тэгэхээр би нөгөө нэг амар ариун цэвэр юугаар заа юу. Ариун цагаан юу. Сүүсийтэй гэлээ. Тэгэхээр ингээ манай bill manager юу яаж байгаа гэж байна. Цагдаа дуудаж байгаа гэднэ гэсэн чинь цагдаа дууцсан гэж байна. Тэгээд тооцсон гэж нэг л уцаар тэгээс байхгүй юу? Мессеж тэгээс байхгүй. Тэр би туудсан бах уу? Гэлний камер таагүй. Тэгэл тэрнээс хойш ингээ уцаахаа болц. Түү. Тэгээд би за энэ яг баахан машины цонх хаглал хамаагийн минь тонжтэй явж одоо л. Тэгэл яа. Тэгээдсэн чинь маань bill manager яаж байгаа нөгөө нэг энтгэг гай штэ. Тэгэл тэр орон чи над руу өстө нэрээ баг ингээл энэ тийж чи ийм газар ингээд баг ингээл нэг тэгэл чи ингээд одоо бүх ингээд хөрлийн марагдуулна энэ бол чиний юм уу гэл баг л би чи ачигдаад байгаа австралиас хөөгдөж байгаа би шууд ажилласаа явчих уу гэдэг тийм шиг зүр компьютер хөндлөл гэж явчих уу гэхээр юм тэгээд хажуугаар нас дайны хажуугаар дайчин ихчээ би ингээд уцаахгүй болохоор би ингээд стефрүү залгаад чи энэ дугаарлаа ингээд залгадаа ингээд ингэсэн чи яг яасан би одоо ингээд тэгсэн юм аа би ингээд найз залуунд байгаа маа гэж залгуул ингээд амар олон юм асуу ёо ингээд би гинтгэн миний бүр амар уур үрээд тавайлгүй ингээд уцаас олгочод нэг муумуудаа дэрлөө гэж амар уурлахгүй байж систем орж ирээд тэгэл уур хүрээл ирээд оршин суугчийн 2 машин лөө ингээд цөм зохиод юмыг хулгайлчжээ л гэсэн ойлголттой байгаа байхгүй юу тэгэхээр тэгсэн чинь цагдаа ирсэн ээ энэ угаасаа хулгайлагдсан машин 2 машин заяа. Нэг байж болоод байгаа. Ингээ хүний хулгайлагдсан машин байна гэдэхгүй юу. Тэгээд тэгэхээр ингээд сэрэг юм болохоор би агуулсан. Тэгээд тэгээд хулгайчсан тослоо тослоолгосон нэрээ гартаа ёо. Тэгэхээр би ингээд цагдаа ирчээ шүү. Тэгэхээр би ойлгож байхгүй хулгайчин тэр байсан суугчийн машин руу дайраагүй машин хулгайлчаад миний зогсоол дээр авчраа хайцсан юм байна гэдгийг ингээ ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд за. Нөө төрөвчгүйсэн за яах вэ өөр болгох. Айлш Тэгэл тэр хооронд Стефараас төмөө юм битэл би уулан залгыг гэсэн юм аа би зүгээр л ингээд байдлыг муудахгүй гэсэн шүү. За аваач тий. Алаа юу нэг тагтад мэдүүлгүйгээ зогсож байгаа. Тэгээд 2 цаг дээрс ахгүй эрэхтэй эмхтэй. Тэгэл би чи дотроо нэг Монголд идэх шиг нэг заргийн өнрөө барилгаж байгаа юм бодвол ёо гэл ингээд лайф их уу яахгүй. Гэл ингээд амар паниктал байжсэн чи амар найстай юу. Тэгэл энийг л стейшн руу нацсан юм уу? Үгүй өөртөө ирсэн. Хулгайлагдсан биш хий. Ингээд л ингээд ла гэдэг амар
тэг ингээд statement дээр өгөөл. Юу гэхдээ ингээд ийм crime Netflix-ийн юм дотор байгаа юм шиг тийм. Гэхдээ айгүй тийм тэр хоёр ирэнгүүд ингээд амар тайвшиж байгаа байхгүй би. Тэр өмнө тэр бараг бараг. Таагаад бараг гав зүүх гэдэг. Property manager. Яа, тэгээд би ингээ юуруучаа property manager ч хэлсэн мэлсэн гэх тэгэхээр би property manager руу залахгүй юу. Ингэсэн гэж байна гэдэг тэгсэн чаа. Зүгээр штэ. Яасан ингээл зүгээр тэгэл ингээд өөр ингээ хүмүүс л хохирол уучрааг бол тэгэл яах вэ тэгээд өсөв даан булгаач те яаж ийм бүтэн ингээ CCTV камераар хийсэн юм дэр ингээд цонхын хаг цогцсон хоёр машин авчираад тэрийг ингээд хадгалж ийн гэж бодсон байна. Гэтэ яг манай нөгөө нэг building manager-ийн car park-ны хажууд парк. Бүрөө. Тэгээ хэрэг зүгээр миний нөгөө доотлын давхарт яатсан бол хин ч visitor дээр тавьсан юм уу? Тийм. Яг тэр нөгөө нэг угаа тэнцэж ингээд менежмент гээд ингээд хоёрслоо юм би те. Ирдэг нь үүдэн тавьчих байсан ёо. Тийч болгоё. Битээр уулгайсан чи тэгж хийхгүй шүү дээ. Ингээл яг тийм юм болоод. Тэгээ нэг жоохоо ямар савлаатай. Би нэг яг юу expect хийхээ мэдэхгүй болохоор надад ингээд яг юу буруу хийснэ гэсэн тийм мэдэхгүй ингээд амар сонь заяа. Би ингээд зафи ингээ хайр маань зохицуулаад өгөндөө гэж юусэн ингээд санаанд юусэн буудгүй заяа. Ингээд харидаа. Ааш төрч амьдраа. Ааш төрч амьдраа. Энэ шарангоос Монголын шарангоос яг тэгж л амар бодогдсон мэл би тэгээд ямар сони юм бэ ингээд одоо нэг жил ингээд бас ингээл те учиргүй ингээл хайраа гэжсэн ингээд яг ингийн паникийн үе болонгууд ингээ хамгийн түрүү аав ээж л ингээл яг орж иж байгаа юм чи тэгэл за уусаа яг намайг аврах хүн бол аав ээж л юм байна гэл тэгэл би ингээл одоо ингээд амар тийм өстө машинуудын хаал цөм зохиод гээ ингээд cars гэ заяа яг тэг би ингээл бараг л ингээл visitor park дүүрэл ингээл цөм машинууд байгаа болов гэж бодол ирсэн байхгүй юу. Тэгэл ёо би одоо яаж тэрх мөнгөний төлнө гэж бодоод ингээл ирсэн чи арай ашгүй. Бас үйлдэл маань би бод нэг тийм адгүй юм шиг хэрнээ. Нэг жоох азтай юм шиг. Мэдрэрлээ болоо. Тэр гэж болоо ихгүй тий. Яа даа нэг тийм л юм байна. Яа that was funny би бүр юу кино гэж сонсчод. За одоо чиний лайв апдейт. Надад ямар ч кино шиг юм болоогүй. Юу бол алибэж за Юлентинээс шаарыг заяа би яачаа. Би ямарч машина барь явж байгаа юм байна. Машина бол өдөр болгон барьж байгаа ч яг машинтай болсон гэдгийг хэлээ. Хэлсэн баха. Тийм үү. 2 сарын 18-нд болсон ш. Тэгэхээр яг шиний нэгэнд тосохгүй тэр хэлээгүй юм шиг байна тий. Хэлээг бах тий. Тийм нэг юм жижигхэн хөөрхөн машинтай болсон заяа. Тэнгүүтээ тэр нэг айгүй хямдхан машин. Яж ихтэй амар жижигхэн арын камер байдаг юм байна. Тэнгүүд чи бүр юу болчих жоохгүй одоо ингээд бүх талдаа мэдрэгчтэй машинууд гарцсан шүү дээ орж ирчихсэн. Бип өрөглөөс нэг гараа авчихсан. Тийм нөгөө над руу нэг жолоочтой над руу хараа яриад байсан чинь нөгөө нэг урагшаага харахгүй байх гэдэг хөөлийн дугаараадсэн шүү дээ. Тийм үү. Uber-ийн жолооч заяа. Тийм болцсон байхад ардаа машин ухрах камергүй тийм машин ангуудаа тэрнийгээ ид бүрэн тоногжуулаад одоо ингээ хаалсан готгой дуурна. Эээ гараад гэж. Ирүүний шиг. Ирүүний л дуурч чадаа. Тэрийгээ сайхан тоногдолж аваад тэгээд уусаа камертай болсон ч хамаагүй дээр болоо. Тэгээд орой алгаан золоотой гараад л яваа. Тэгээд би ч бүр ингээл бүр яаж асуухаач мэдгүй байгаа байхгүй. Аавс хүнээсээ хэлж баг заалгуулаад байгаа юм аашин. Тэнгүүтээ золоо эхнийхээ өдөр цаазаа нэр юу нэг мөнгөний төлөөд хүн нэр нь золгосон дээр юм шиг байна гэх. Өсөө ярч мэдрэмж явахгүй байсан. Тэгээ сүүлдээ өдөр болгоо ингээл жоохон проект хийгээд манай энэ гараж чинь айгүй нэг том болохоор бүх төрлийн нөгөө нэг юугаа хийж паркинга янз бүрээр хийж болно. Ингээ хоёр машины гол байна уу? Нөгөө сайд паркинг байна уу? Ингээ нөгөө талаас эргэж орох нүгэд бүх бод ингээд баг тэр билдинг менежер хараа хийдэг л баг холгааж байгаа. Ингээ дээшээ тоошоо ингээ сүлжээл хит хоног тэгэж хийнгүүтээ ингээд ер нь бол зам дээр ч хүн яваад байна штэ. Ингээ очоод төгжрөл үүсэхгүйхэн шиг зогсож чадна гэдэг нэг итгэлтэй болохоор арай дээр бол тийм байна. Тэгэхээр эхний удаадаа гараад ийшээ 7-Eleven явж орж бензин яваад тэгэл салгалал буцаал орж ирэл. Тэгснэ ингээ жоохон ингээ явдаг юмудаа нэмэл одоо бүр нилийн таарж бол сүлд тэр хүүсэн мөсөндөө ингэж таарж IKEA ороод ингээл хөрх яваалгаа. Амар сонин хүүхдүүд бас инстинкттэй тийм үү заяа. Ирмүнэ ингээл миний машин суухаараа ингээл oh no гэдэг заяа.
Ямар инээдтэй. Ивэл болохоор ээж хийгээ ерөөсөө бит ингээд distract хийгээрээ юу агараа гэсэн чи би таны машин цухтар үхэ. Би юм ярмаар бай. Би бүр яалч нэг юм ярмаар байл яах вэ гэж араас яриад байна. Тэгэл яхав тэгэл хүүхдүүдэд загуулаас ухаа бас арайгаагүй. Тэгээд жоохон зориг оролт тийм амар дэжгүй амар хүмүүс өртөөгөө машин барихаар хэрэлддэг гэл гайгүй л байгаа шүү дээ одоо тийм. Одоо бүр ингээд гараа яаж ингэж гоё харагдаж эргүүлж байгаа шиг. Тийм бүр. Ингээд тиймэрхүү л. За бүр буцаад энэгээр ингээд тэгээ за мэдгүй. Миний башими юу юм аа. Одоо удахгүй нэг тэгээд ерөөс ихнийхээ тестийг өгч үзье даа л гэж бодож штэ нөхөөс өмнө тий. Эндээс яаж тийшээ машин авч явах уу гэдэг үс амар хэцүү. Хурдны зам байгаа байхгүй юу дунд. Хурдны зам дээр бол би өөр ус руу явж ийн яагаад гэвэл хурдны зам дээр тэгээс олж чадаагүй болохоор гэдэг штэ. Тийм шиг. Тэр юм босоод л зөө ярих юм байгаа. Тийм байна. За өөр юу болов? Өөр чинь сая Япон явах чаа гэдгийг ярьсан тий. Хэд хоног явахлаа? Бид тэр 12 хоног Осака, Токио, Киото гэд газруудаар явж байгаа. Дүүтэйгээ уулзсан, дүүгээ хайртайгаа уулзуулна. Тийм л юутай энэ да. Манай дүү сая нөгөө Косинаас их сургуультай ордог шүү дээ. Тэгээд тэтгэлгээ авсан мэлээ. Бүр амар мундаг. Хаана орсон бэ? Тэрийн зэслэгүй юм шиг. Сургуультай гэж. Сургуультай. Тэгээд Токио руу бас бүр нүгэд очсон бэлээ. Тийм. Тэгээд өөрөө ингээд лаг бүх юмаа зөвхөлүүлээд нүүж мөөд би тэгээд овооштэй гэд бас амар ястаа. Хөрхийн зав болж юм. 2 жилийн дараа төгсгөн шүү дээ. Тий. Би сая bridging visa сонгуулсан. Тэгээд Японы виз авсан. Тэгээд Японд руу мөлтөлцөн гэдэг тийм. 5 жил уур хүргээдэвэл Японд очиод амар гол нөгөө танах ханах лээ мөний бонд л юу лээ point cook point cook дандаа мөний бонд гэдэг. Point cook явуу Токио мөний манайх тэндээс тэр нөгөө авалаа мэлүү тэр нисэх хугацааны ойрхон юм байна. Миний ойрхон ирээ тийш нисэх юм бол ирээ будалчихгүй юу. Яа тэгэл тийм байна да. Би 4 сард амар завгүй байдаг болохоор 4 сард энэ байрандаа байжгаад тэгээ 5 сарын дундуур тий хамт амьдарч эхлэх гээд юу нь бол юмнуудаа энийг зарна тийм ингэнэ гэж. Тэгээд баахал юма зархаар юм шиг байсан чи. Орлоо. Орлоо гэдэг тий. Телевизээ авч явна тэгэл энэ минийг ингээл ийш тийш ялгаал зарах та. Хөрөгч мөрөгч бод. Тэгээ зархан байгаа зүгээр танад хэрэгтэй зарах юм л байхгүй. Хөрөгч болгоом шин. Бид ч бас 4 бедруунд орж байгаа юм авч магадгүй шүү. Нөгөө нэг бөө юм болж авсан гадаа тавилга зарах уу одоо? Гадаа тавилгаа юу? Энэ чи эзэн тодорсон. Миний хайр. Тийм үү? Гадаанаа явах юм үү? Энийг ч л авч яваа. Зөөсөө нөөрөө болгоор тэгээ. Тойд яаж юмнуудаа зөөх юм. Тэд нэг жижиг цагийн төрөөсөлчдөг тэр ануугийн юу хөрхөн юм л шүү дээ. Надад цааш ингээд артл ингээд юм том машин шүү дээ тий. Надад энэ матраснаас өөрөөр бол ер нь бол тийм зөөгөөд байх юм болов уу байхгүй. Өөрийнх нь машинаар зүүчин дээр энэ матрасыг л харин бид нөгөө 10 сард нөгөө дараагийнхаа шинэ байранд орох байхгүй юу. Тэгэхээр тэр үедээ бас нэг 2 3 өөрөө бедрум л авах. Тэгэхээр гоё матрас авах л гэлээ. Гоё үнэтэй матрас шүү. Харин тийм чи нэг бөө юм болж. Тий бөө юм болж нуруу өдөд харин бөө юм сольж мөлөө. 2 3 сольж байлаа. Гоёсэн уу? Тий гоёсэн. Тий ингээд юуг нь ингээд сольждаг байхгүй юу? Дээдлийнх нь давхрыг солихоор хатуу зөөл ингээд болдог. Яа. Нөгөө нэг жангоми нөгөө нэг энэ хатнууд зөөлөн будаа энэ хатнууд тал дээр нь таг тавиад яг тийм хэрэгүүлсэн гэж шиг. Зөө нөө стефтэй бас хануугийн татсан юм биш үү? Оо тийштэй нэрээ. Манай байрны крүүгийнтэй сөөхийнхэнтэй болцсон юм биш үү? Тэгсэн. Тэгээ бүгдээрнийх нь нэрийг хөвтөрч орог өмнөх 7 хоногс нь. Энэ бол ануу. Энэ ануу гэх ингээд нэрийн цээжилж энэ яадгийн тэр яадгийн гэл. Тэгээд нөгөө нэг өөрийнх нь гэтээ тэр үед нэг гайг болсон баг. Ер нь ингээд манай ажлын ингээд хүмүүстэй ингээд гарч стеф ингээд цуг гарч марахаараа
энэ хоолн дотор юу орсон ингээд өөр амир сонирхож асууад байгаа байхгүй юу? Тэр ингээ хүмүүс болохоор ингээ сэжиглээд асууад байгаа. Би тэгээд за тэрийгээ л асуух үед тэрийг анхааруулаагүй. За чи тэгээ ороод энд юу орсон, тэнд юу орсон ингээд хинээс нь асуугаатай үгээд тэгсэн чинь гайгуулах шиг тэгээд тэгээд зүйл идэх тахшилчтэй. Тийм амар ямар гоё хоол идэх юм. Би ч нөгөө битэрч байгаар би ч нөгөө хоол хийдэг байхгүй. Хаад нэг л хоол. Юу тоолж өгдөг. Дайрмаар дахиад тэгсэн чинь амар гоё хоол идэв минь юу амар happy байсан. Яа. Тэгээ нүг катана төгөлсөн. Биста алан л гэл тэгсэн чинь алаад байсан юм харагдаагүй даа яг хөөрхөд. Тэгээд болсон баха болсон. Яа. Япон руу 10 хоног 3 хотоор юм уу тий? Тэнд очиод уулзвал болох уу гэсэн баг комент өгч үзсэн. Болно штэ. Чи готлаа. Гэтэ яахгүй хөө бид хот ч гэж. Зүгээр битэр зөв хоёр биенийхээ учрыг олоод яаж ийтэй шээ. Яа та. Юм ингээд төлөвлөхөр би болохоор ингээд айгуу тийм 1 2 3 4 нэг ингээд ячаад 2 3 4 ингээд ер нь явдаггүй. Тэнгүүд одоо миний хайр болохоор ингээд ийш тийш ингээд за тэгвэл одоо ингээд гээл тэгэл битэр юмаа төлөвлөх гэж бас хөөрх юм. Аялалд явахаар хүнийг олон зан чанар харагддаг гэсэн. Амсаа. Гайгүй хоо. Чи нэг ирсэн чи нүхэ боллоо. Point cook яалаа. Point cook нүхээр. Гайгүй л ахaltaа зүгээр ер нь яг амар шин discover чанаруудаа discover хийдэг юм шиг байгаа юм аа. За тэгтээ гайгүй хөө. Нэг тийм танихгүй хүн уулзъя гэхээр уулзах нь бол окей. Гэтэ яг юу хийх нь тодорхойгүй болохоор амар сонирн байхгүй юу те. Ер нь тэгж боддог. Одоо амар тийм awkward ч те. Тийштэй яг юу ярих юм те. Би нөгөө нэг төр бүр ингээд зэро ойлголттой байгаа штэ те. Тэнгүүт чи ингээд тэгээд нэг юм сонирн байдалтай байх юм шиг санагдаад байд. Тэрнээс ш хүнтэй уулзах дурггүй бол биш. Гэхдээ уулзаад юу ямар нэгэн тийм сэжүүртэй байвал нэстэ айтайхан байхгүй. Одоо нэг ивент орлоод тэрэнд хамт юм хийж байгаа ч юм уу. Хоолунд хийд нэг юм хийж зохицуулж байгаа ч юм. Тиймэрхүү байх юм болгоо. Над руу бас хүмүүс тэгж бичдэг юм аа. Тэгээ яг кофе уух гэхээрээс айгүй. Кофе уух амар уурт штэ. Би зүгээр ингээ баг өдөр болгон цуг ажилладаг хүмүүстэйгээ үртэл ингээ кофе уухаар ярих юм болохгүй. Тэгэхээр тэгэхээр жоохон тийм хин амар awkward байх юм санагдаад идэв. Бүр манай гэрт ирээч гэсэн хүн байсан. Би бүр тэгээ шууд за sorry л гэж хэлсэн. Би үгүй тэгж бүр асар тохгүй болно нөгөөсөө. Одоо чинь битэр ингээд хоёлаа ингээд ярьж байхдаа амар фаны штэ тий. Тэгмүүд ингээд энэ нөгөө нэг хүний ингээд янгууд битэр үнэхээр фаны биш заяо. Амар creepy. Нэг яах гэ би ингээд дуулна ингээд амар тийм 50 аура өгөх гээд нэг хичээд гэж байгаа. Тэр нэг нэг тийм мэлээ хоол шиг санагдуулаад нэг юм шиг байгаа. Тэр бүгд хүн тийм бидтэй. Ер нь тэгээ танихгүй хүнтэй яг яах. Нэг бол хитрхи өөр ширин хийгээд нөгөө нэг нөхцөл байдлаа айтайхан байлгах гэж бүр балаа юм болоод бүр тэрэлтэн торно. Нэг бол ингэж яг яхаа мэдгүй ингээд тийм болохоор тэр нэг юм сэжүүртэй байвал окей. Нэг тийм юуг болохоор юм санаа. Тийм гэж бодсон. Тийм. Золоотой хоёр болохоор энэ тас ингээ гой хүмүүстэй танилцсан гэсээр нэ танилцгийг дуулгарч байсан амар сонин штэ. Яг бас нэг яг нэг хүүхд мөхтэй болохоор хүүхдүүдээ нэг play date хийх маркаар зөв хүмүүстээс ганц хоёр тэгж танилцаж мэлцүүл бас зүгээр ч гэсэн гэхдээ бас дараа болоос яг яах учраас мэдээ. Чи намайг бодвол амар бас гайгүй арай том юм Монгол ингээ тийм юутай юм шиг юм. Би ингээл өөрийнхөө ингээд юу яасан чи ингээл ер нь цөөрөл шүү. Ирмүний хинээд хинчээд тэнд лүки. Тэгэл ер нь цөөрөл байна шүү. Би тэгээд сая өнгөрсөн улаан бишээ өмнөхд 7 хоногт Стефинд байж агаад цаа чин жим явчаад тэг би ингээ өглөө зөөр YouTube үзчихсэн чинь нөгөө мориорын жуулгын нэг Итали тоглолт байхгүй юу. Тэг ингээд хөгжмөгийн оол ингээл хэлсэн чи би ингээ гинт авир уйлаа заяа. Йоо яа. Пиано гэдэг амарсан гинт амар. Тэр яг нэг тийм юм. Чиний хөөрхөн халуун гэдэг монголоор тийм дуу мэдхүү. Мэдэн штэ. Тийм яг тэр дууг ингээ дуулчихсаахаа би тэгээд би яг тэр за би хөөрхөн халуун юм байна. Гэтэ яг тийм морин хөрдөр ингээд яг нэг тийм үе амар гүнзгий орж ирдэг. Тэгээ би ингээд хэнийг аюунаас нь орж ирсэн амар эмо.
Жигүүлчихсэн юу? Амар юм. Call me hello. Call me hello гэж нөчсөн. Call me cute hello. Яа, харин би нэг дүнгэж ирээд нэг удааг байсан чинь тэр нөө туяагч нэг морин ууртай нөө бяцлал йогийнх юм болоод хүмүүс болохоор ингээд амар олон жил болж байгаа нутгаас би тэгээ нэг 6 сар болчих нийтмэс гоожод байгаа амар ичээд болдог. Тэгээс нөлөөс гоожод идэг үү. Тийм гэсэн. Өглөө тэр чинь нэг бүх юм замбрааг болохоор миний сэтгэл санаа ч гэсэн нэг тийм өмөрцөн дүү байгаад байгаа шүү дээ тий. Тэрнтэй бол ингээд нөлөөс гоожод тэг ингээд яг боддоор хүн ингээд айгу чанга ингээд яг морин уурыг тэгж тоглохоор бас ингээд шууд айгу гоё лавр тийм л би өмнө хийдэж тийм морин уур зурдаг. Манай дүү чи ингээд чахаалаа гэдэг. Тийм ямар ч хөрх байлгүй байдаг. Тийм болохоор ерөөсөө тийм сасгалантай тэгэж яг тэгж гоё юу аж зүг тэгж нэг байсан. Тэгэхээр тэгж хүрдэг. А чи тэгээд одоо юунаас Японоос юу влог тэрхгүй тий. Моталин байвал ч юм уу. Одоо нэг сүүлийн үед энэ гэдэг би уцнаас амар айж байна. Яасан. Байж байгаа л нэг дандаа нэг юм цагаан залуутай суусан ингээ Монгол цагаан залуутай суусан ингээл юм зогтуудын ингээд юунууд ингээ гарч ямар олон тийм ус үт юм бэ тий. Үдсэн л байна да. Бүр амар олон тийм ингээд гарч ирээд бид миний одоо нэг мэдж байгаа нэг Италиас Монгол хүртэл дугаар аялж байгаа гэдэг нэг охин Италины залуутай. Оо тийм үү. Тийм хос байсан. Бас нэг Монголд амьдардаг бас нэг хос ах шиг байсан. Тийм үү. Би бол яг юм YouTube Ундрмагийн нэг амар хөөрхөн влог байдаг штэ бүр өөрийнхөө бүр нэг залуух нэг бичсэн байсан. Би нэг тимтэй болмоор байгаа хгүй ядаж нэг ганц те. Ядаж нэг ганц. Би энэ одоо яг хичээж аваад тэгээд яана гэж би яг яг хийн. Чи түрүүстэй яг нэг иймэрхүү юм хийн гэж бодоод яахгүй бол яг хамгийн анхдах чинь тийм байхаар ингээд жоохон аяллаа бас юу очиж магадгүй л. Нөгөө нөгөө нэг мапаа гаргаад метроныхаа цагийг харах ч гэсэн за энийг бас бичих байсан гэж бодохоор жоохон тиймэрхүү юм юу болох гэдэг. Яг тин ингээд бичлэг ингээ бодчих юм бол арай гоё юм дээр шүү. Тэгээд яа YouTube channel-ийг нэгэн point cookies үзье. Subscribe гэдэг. Би таадч болно сте. Танд очиж болно сте. Очиж болно сте. Би чөөхтэй. Надад үстэ ингээд чи өөрөө ирж чадах юм бол надад түр ямар ч асуудал байхгүй шүү. Хамгийн бүр ингэ сайд парт тий. Одоо яг ийд ингэ яг ухаан ороод яг ингэ нэг тий. За энэ бол яг энэ юм байна. Энэ яг энэ юм байна гэдэг ингээд амар их ухаантай болж байгаа үг нөхгүй тий. Энэ бол яг надад хайртай юм байна гэдгийг мэдэрдэг үедээ ингээд яг алгуулч. Одоо тэгэл яг 6 сарын дараа очил тэнгүүд. Ингээд чи хий. Манай нөгөө баг дүү гэдгийгсэн байхгүй юу? Би яг өмнө шиг байхад нь Лонд яваад тэгээ эргээд ирсэн чи намайг гөлөөгч гэдэг аахгүй юм шиг. Амгаа Гэтэ ингээд одоо хүртэл надаа ингээд тэр нэг ингээд байдаг юм шиг санагдаж чинь ингээд доотлын дүүтэй ингээд үлдсэн болохоор яг ингээд арай тэр хоёр нэг арай тойл нэг гоё байгаа ч гэдэг. Тэс хойролт нэрс таалагдахгүй. Харин тийм би бас нэг ахыхаа хүүхдийг харж исэн гэлсэн шүү дээ тий. Нэг жил нойр хоолгүй хүүхдийн төлөө тэ 10 дэх настай боссоо одоо нөгөөх маань миний нэрийг санаг байхад тэр үеэс хойш амар трама аваад би дахиж хүний хүүхдэд тийм их сэтгэл гаргахгүй гэж бүр амар шийдсэн байхгүй юу. Бүр нэр үнэхээр бүр танихгүй байх одоо намайг барыг тий. Америктайгаа тэгэхээр бүр амар гоё ихтэй. Тэр жигтэй хатад нэг хотод байгаа юм да. Чи гол нь харин би ч хөнгөлөж машина бариад ирээ. Тэр ирмөнөө зөрлж заавал тестэнтэй. Их чинь чиний төлөө. Яа. Би бас жоохон нааш цааш ороотог гараатай байх гэдсэн машина. Тэсн айгүй хичээнгүүлэн дээр. Одоо ч бас жоохон зориг орсон. Би бүр хитцээч өөрийгөө машин барьж чадахгүй юм санагддаг байхгүй. Бас одоо бас жоохон хичээж болчих ч юм уу гэх нэг жоохон хонглын үзүүрт бол гэрлээс харсаасан. Тэгээд жоохон хичээнэ. Тэгтээ яг зөв дандаа сануулдаг юм. За одоо би барьчих юм шиг байна гэж бодчихгүй гэдгээс амар байдаг байхгүй юу? Уг нь төрөлхийн үгүй юм чи ингээ байнгын ингээ бүх фокусаа яг ингээ машин барихтаа анхаарал ядаж нэг 2 жилтэй. Тийм байх хэрэгтэй гэж боддог болохоор. Би нэрнөө сэтгэл зүйчдэр явж байгаа шүү дээ. Тэр яриаг баха тий. Яа, тасарч нарагч байна. Яг нэг уусаа бас нэг сэтгэл засалчийг нэг хайж явсаар агаад ингэж мөсгөж явсаар агаад яг тэр хүн дээрээ яг тэр хүнийхээ төв ажилуулдаг тэр төв муугаар дамжуулаад сэтгэл засал гэх юм уу те сэтгэл зүйч биш. Энд дэр явсан гээ одоогоор 2 л явсан байгаа. Одоогоор бол айгуу дайжгүй байгаа. Би угаасаа эхний нэг уулзаад тэгээд таалагдахгүй л тэгээд дуусгачих гэж бодсохгүй тэгээд өргөжлүүлээд юм 10 удаа ямар ч нэг сешн явъя гэж ярьсан. Тэгээд эхний
тест нэг 2 3 янз бүрийн тестүүд өгдөг юм билээ. Тэрүүгээр нь хөнгөс сэтгэл готралтай гэж гарсан. Би үг нь яг сэтгэл готралдаг үйл байхаар бүгдсэн юм даа тэр нь. Готрцсан байх юм. Тийм хараас би готралдаг байх ингээ бүгдсэн юм даа. Дээж гарсан нь л байсан мэдгээд очирч чадсан. Намайг тэнхтүүлэх асуудал байдаг юм билээ. Нөгөө би ерөөсөө нэг тийм нөгөө юу авч үзээгүй болохоор чи одоо жишээлбэл одоо ингэ ярилцах ингээд сэдвүүд ингээд зөндөө байгаа л та. Гэхдээ ингээд яг тэр сэдвээ яаж сонгох юм бэ? Яаж ингээд одоо сонгодог. Надаа ингээд нэг ийм үед идэхгүй. Би ингээд яг нэг ийм стресстэй те. Яг ийм нэг хэл болохгүй байх гэсэн тийм үед ингээд надаа ингээд асуух, ярих ингээд сэдв ингээд амар гарч ирээд тэнгуүдээ би ингээд нэг жоохон ингээд гайгүй болоод ирэнгүүтээ тэрийг бутах марчдаг байхгүй юу. Тэгэл юм биш гэж юм тэр. Зэжмэд чи үе үе. Чи миний сургалтанд яв. Надаас хэлнэ. Тэгээд дараа ийм линкээр. Тэр юунууд яаж сонготой. Тий яг хөө миний ч гэсэн юм бол одоо ингээ яг нэг тийм ийм юм байна яах вэ гэхээс илүү яг хэвэл ер нь бол иймэрхүү юм одоо миний сэтгэлийг ингээд зовоогоод байна гэдэг юм бол хэлж л байгаа юм л да. Гэхдээ ингээд одоо л ингээд яг хийгдээд явж байгаа яг сэтгэл хөдлөл ингээд баг багаар явж байгаа. Тэнгүүд ингээд бүр эхнээс нь ингээд эхлэх ярьж байгаа хгүй. Чиний баг нас чи яг ямар байсан одоо ямар юу байсан гэдгээс эхлээд жишээлбэл ярьж байгаа. Тэнгүүд би ингээд угаасаа яриан дундаа ингээд тэр хүнд нэг юм гогдогдохоор юмнууд гарч ирж штэ одоо. Тэр үед яасан ингэсэн юм уу тэгсэн юм уу гэдэг юмнуудаас ингээд нэг юм утас татж байгаа юм шиг ингээд хөөрүүлээд тэгэж ерөнхийдөө явдаг юм шиг байгаа юм. Ер нь ингээд сэтгэл заслын сешнүүд ингээд гадаад дээр харахад ч гэсэн ер нь бол ингээд яг нэг тиймэрхүү яваад тах шиг харагдахгүй. Тэгэхгүй яг ингээд ийм юм шиг санагцсан. Одоо би ингээд 2 3 өмнө нь өөр хүмүүсээ туршиж байгаа штэ. Тэнгүүт чинь сэтгэл зүйч болон сэтгэл заслалч юу айгүй үнэтэй штэ. Үн цагийн үнэлгээ нь айгүй өндөр. Тэнгүүт хүн яг ингээд бачуураад яг нэг тодорхой асуудалтай заяа. Одоо үүдэх чинь нэг юм гэрте хүчирхээлтэй ч юм уу эсвэл юу ч байдгийг хүүхдтэйгээ ойлголцохгүй ч юм. Тэнгүүтээ шууд яг ингээд нэг удаагийн цаг аваад тэрэн дээр ингээд бүх юма яриад шийдвэрлэх гээд байдаг юм шиг байгаа юм. Тэнгүүт тэгээд тэрийг шийдэж өгөхгүй байхаар тэр сэтгэл зүйчийг одоо ингээд муу гэж боддог ч юм уу. Тийм шүү. Надад болохоор яг тэрэнд нь тэгээд манай сэтгэл зүйчнэр яг тийм арга барилаар ингээд хандаа сурцсан юм шиг санагдсан заяа. Одоо ингээд шууд нэг удаагийн сешнэр шууд ингээд тэр хүнд дүгнэлт хийгээд гаргалгаа хэлж мэгөөд идэх байхгүй юу? Тэнгүүд надад харагдгаа хэлждэг гэх юм уу да. Чи ийм хүн юм байна. Чи ингэх юм байна. Инг одоо цааштай ийм штэ гэд ийм юм ярихаар надад ерөөс таалагдахгүй. Тэгээ миний ингээд амар хүсэж байгаа юм болохоор яг миний энэ асуудлыг шийдэх биш. Одоо ингээд надад ямар нэгэн асуудал байгааг та ингээд гаргаж ирээд ингээд тийм цэгүүдийг ингээд холбооч гэсэн юм санаатай байхгүй юу? Ер нь бол би ер нь ингээд яг тийм сэтгэл заслалч дээр ингээд тодорхой хугацаанд яваад байгаа гэдэг хүсэл маань угаасаа тийм болохоор уулзсан хүмүүс болохоор ингээд шууд тэргээр ингээд бүх юм хийлээд тэгээд дахиж ирэхгүй юм шиг баг ханддаг заяа. Ингээд тэ одоо бүр очиргүй хүчин төлж ярьж чаагүй ч юм уу тиймэрхүү байх юм бол ингээд бараг тэ за ингээд бараг хичээрээ гэх нь холгүй нэг тиймэрхүү юм болох гээд амт санагдаад байхгүй. Тэнгүүд тийм биш яг ингээд чи иймэрхүү хүн юм уу чи ийм үед ямархуу ааш гаргаад байгаа юм юу ч хамаа ингээд зовоогоод байгаа юм ингээд байгаа гэдэг юм дээр ингээд ярилцаад явдаг штеп. Тэгэл нөгөө нэг гадаадын юунууд чинь гинт ингээд асуудал нь гарангуут чинь ингээд ингэсэн байхгүй дэжлэр тэгсэн байхгүй юу гэл ингээд тэгэл ингээд зүгээр ямар ч ач холбогдолгүй юм шиг юм яриад л байдаг штеп. Тэгэл сэтгэл зүйч ингээд сонсоод асуугаад тиймэрхүү байдлын арга барил яасан. Тэгээд яг одоогоор л ийм тийм гэж хэлэхэд бол хэцүү. Гэхдээ ямар ч энэ хүнд бол ярьж болохгүй юм байна гэж бол мэдрэмж төрөөгөө. Зарим хүнтэй бол би за энэ хүнтэй өөрчлөлт ярьж чадахгүй байна гэж бол шууд надад мэдрэгддэг. Тэгэхээр бас надаас би бас ямар хүн дээр очсон бэ гэж бол бити асуугаарай. Хүмүүс яг тийм юусан гэхээр тэгж асуугаад идэв. Яг хин дээр очсон бэ? Яасан бэ гэд тэнгүүт эн чинь нөгөө нэг миний надад төрж байгаа асуудал одоо миний сэтгэлийг зовоож байгаа асуудал нэг өөр. Тэнгүүт чинь нөгөө шүдний өвдөд байгаа хүнийг нүдний эмч рүү явуулж байгаа юм шиг үйл явц болох учраас тэр нөгөө нэг тэр одоо гэр бүлийн асуудалтай бол гэр бүлийн сэтгэл зүйч дээрээ эсвэл хүсвэр нас одоо тэр trauma healing бол яг тэр чиглэлээр ингээд гүнзгийрээд ажиллаа явсан хүмүүсээ судлаад тэр чигээрээ тэр хүмүүс дээр ингээд ээлжлээд очиод үзүүлэлт зүгээр санагдсан. Тэгэхээр миний надад тохирж ийн гэдэг нь танд өөрөөсөө тохирно гэсэн үг биш. Би бас нэг тодорхой хэмжээний нэг юм өөртөө юм шалгуур үүсгэсэн байгаа болохоор тэгэж учраас надаас битгий асуугаарай гэж бас хэлмээр санагдсан. Би сүүлд нэг тийм хальт рилэн дээр оруулсан ч хүмүүс айгүйх тэгж асуугаадсан. Тэгэхээр би тэгээд ерөөсөө нэр дуртаагүй тэгээд угаасаа өөрөө ч ямар өөр дүнгээ хэлэх нэрт байгаа болохоор тийштэй дүнгэж хоёр хүн л.
Тэгэл ингээд яриад зүгээр явсан чинь ингээл миний юмнуудаас ингээл тэр нь яасан, энэ нь яасан, тэгт нь ингэсэн юм шүү гэд тэгээд эцсийн дүндээ би нэр энэ болгон чи ингээд хоорондоо холбоотой ээж магтгүй ч юм шиг ингээд одоо жишээлбэл хоёр зүгээр үүний дараа ингээд жоохгүй гэхдээ тэр одоо эмч маань жишээлбэл надад ямар ч дүгнэлт хэлээгүй. За чи энийг дахиад бодчаад ирээрээ. Тэгээд одоо надаас жишээлбэл асуусан юм болохоор чиний ингээд бүр амар мартагдахааргүй ингээд амар гоё жаргалтай байсан үе чинь одоо юу байна? Одоо бүр ингээд сэтгэлд чинь тэр үе бүр үнэхээр хэцүү байсан гэсэн үе чи юу байна гэд тэгэхээр тэрийгэ тэг гэж үнэлээд амар жаргалтайснаа одоо 10 гэж үнэлээд жишээлбэл тэгээд одоо тодорхой хугацаанд сэтгэл зүүн байдлаа өглөө орой болгон энэ хооронд ингээд оноогоор дүгнээд ярээрээч гэдэг юм уу. Тэгээд одоо өнгөрсөн 7 хоногоо дүгнээд дараагийнхаа яриараа ингээд ордог ч тиймэрхүү бид юм л. Зөв. Миний одоо найз гэдэг миний гадаад найз ингээд өдөр болгон би өнөөдөр happy байсан. Би өнөөдөр ингээд амар down байсан гэдгийг ингээд боор дээр ингээд тэмдэглэхгүй юу. Тэгвэл наачааг нэг юм сэтгэл заслын нэг юм юу нэг арга байдаг юм шиг байна тий. Тэгээ одоо үүдэх чинь чи ямар байсан гэхээр өнөөдөр миний оноо 4 байлаа гэхээр одоо нөгөө хүн чинь яг юу чиний санааг зовоодсон юм ч гэдэг юм уу. Тэнгүүд дахиад өөр нэг өдөр чи дахиад нэг айгу муу байлаа. Тэнгүүд яг ямар үед миний сэтгэл зүй ингээд навс доош унаад байдаг вэ гэдэг юмнуудаа. Одоо ингээд харахад бол ингээд шал өөр юмнууд юм шиг заяа. Тэгсээр нэг ингээд бодонгууд би яг ийм орчинд оронгууд эсвэл ийм хүнтэй ингээд миний ангууд миний ингээд дотор байгаа тэр юм ингэж гарч ирээд идэх юм байна гэдэг юм ингээд нэг юм таньж болох юм шиг санагдсан. Гэтэ ингээд ерөөсө гаргалгаа ч юм уу нэг тиймэрхүү юм бол ерөөсө огт харагдаагүй байгаа. Тэгэхээр тиймэрхүү үед бол хүний тусламж хэрэгтэй юм шиг санагдсан гэх юм уу да. Чи одоо тэгээд хүнтэйгээ ярилцж байхдаа чи ингээд асуусан асуултанд нь чин үнэнгээсээ хариулдаггүй. Одоо жишээлбэл би өөрийгөө яг тийм одоо юмд сууж ин гэдгээ төсөөлөнгүүд би ингээд зарим асуултанд хариулахдаа за яна тэгээ бодчихвол яана гэж амар хариулах юм шиг. Яг ингээд чин ингээд зүрх ингээд яг дотроосоо ингээд яг тэр би тэгтээ тэр өөрийгөө хэлж байгаа тэр үнэнгээ өөрөө үнэн гэдгээ чи ингээд нэг мэдэхгүй юм шиг нэг тийм заримдаа нэг тийм тех юм санагдахгүй чам тийм гарч ийн үү. Тийм ерөнхийдөө бол яг тэгж байгаа штэ нөгөө хүн чинь бас нэг хүн байгаа штэ. Тэнгүүд баг энэ юмч баг намайг ингэж бодоод ингээд дүгчих юм шүү. Өмнө нь болохоор яг тэгдэх хоо зүгээр ингээд нэг жоохон юмны юм ярангууд чи тийм л юм байна л та гэд ингээд нэг ингэж орж ирээддэг болохоор яг нэг тиймэрхүү бол ингээд ер нь бол бодол орж ирж байгаа штэ. За намайг ингэнгүүт ингэж дүгнээд ингэж асууж иж магадгүй юм байна. Тэгэхээр ингэж хэлэх хэрэгтэй юм шиг байна гэж нэг тийм одоо плей хийх хэрэгтэй юм шиг бол бодогдсон заяа. Гэхдээ нэгэнд би одоо мөнгөө төлөөд тэ зээл тавиад чи бидний товоо төлөх болох ёстой байна гэж асуусныхаа зүгээр яг боддоор яг тэр үед ингээд амар дургу хөрсөн эсвэл ингээд амар надад таагүй байсан тэр үед ингээд ийм юм болсон. Тэгээ одоо ингээд ямар нэг юм болоо гэхэд би яг ингээд өөрийнхөө ингээд гаргасан агли сайдаа ч гэсэн ингээд үнээр нь ярихыг хичээж авахгүй яг надад төрсэн мэдрэмж нь бол ийм гэдгээ тэгэхгүй л би одоо ингээд угаасаа яг өөрийгөө яг тийм юу бол таньж чадахгүй юм чинь зүгээр яг надаас л амар хүнтэй таардгүй л хэлгүү дээ гэж бодож байгаа тийм ер нь бол гэтээ яг олон удаагийнхаас яваагүй учраас юу гэж магадгүй. Ер нь гэхдээ тийм сэтгэл засалч ер нь хүнд ер нь байвал юу ер нь зүгээр юм шиг байгаамаа ингээд. Ер нь бол ингээд өнгөрсөн жилээс эхлээд надад бас ингээд яриад надаа ингээд юмны бас ингээд бодлоо цэцлэхэд ингээд тусалдаг нэг ингээд ийм хүн байвал зүгээр юм байна гэд бодонгод ингээд гадаад хүмүүс дээр очихоор яг ойлгохгүй болов гэд амар эргэлзтэй байснаа би энэ жилээс юу анзаардаг вэ гэдэнгүүт надад ийм сэтгэл засалж биш надад ингээд ажлын юм ментор хүн илүү хэрэгтэй юм биш үү гэд би ингээд бодож байгаа. Яг тэгэхээр ингээд миний ингээд стресстэй те миний өөртөө ингээд амар сэтгэл хангалуун ингээд амар яаж маадаг юмнууд ер нь бол дандаа л юу нэ ажлын ингээд юунаас ингээд эхэлж байгаа байхгүй юу. Ингээд ажлын одоо хүмүүсээс ирж байгаа янз бүрийн ингээд одоо зан авир шүү дээ. Тэр нь би ингээд өөрөө ингээд зөгцөж ингээд хандлаж чадахгүй. За би ингээд юу юм байна гэд ингээд амар хөөртөө ачаал авч яадаг гэдэг юм уу. Эсвэл энэ хоёрыг ингээд нэгтгэл тийм сэтгэл зүйч ч юм уу те сэтгэл засалж ингээд тусалдаг байж магадгүй. Тийм. Тэгээд харин тийм тэгэнгүүт чи миний зүгээр ингээд төсөөллөөр шүү заяа зүгчээж магадгүй буруу ч юм уу. Зүгээр миний төсөөллөөр болохоор чи тэрэн дээр нэг юм тодорхой өөрийнхөө нэг тийм асуудлууд дээр одоо страглтаад байдаг юм шиг санагдаж байгаа. Би одоо ингээд жишээлбэл бодох юм бол шийдвэр гаргахтай амар удаан ч юм уу заяа. Юу гэдэг чи нэг тийм юм зүгээр жишээ шүү. Шийдвэр гаргахтай удаан байлаа гингүүд тэр чи ингээд буцаа явангуй чиний хүүхэд настай холбоотой. Одоо юу гэдэг чи хизээч хүүхдэр шийдвэр гаргуулчаагүй ч юм уу эсвэл шийдвэр гаргахад чи дандаа шийтгэгдсэн байдаг ч юм уу те. Одоо ингээд нэг юм буцаад яг нөгөө цэгнүүд ч холбогдно гэдэг чинь тийм учраас би зүгээр
яг ментор бол хэрэгтэй л хальтаа одоо чамайг пүүшлээд алаад өг гэж чамайг пүүшлэх үед бол яг хэрэгтэй байх. Гэхдээ буцаад яг нэг даалт ухамсарт цуусан тэр юмнуудтайгаа дийл хийх юм бол надад тэрийг ингэж шийдвэрлэх боломжтой юм шиг санагдаад байгаа байхгүй. Би бол зүгээр ингээд яг тэр ингээд ярьж байхдаа анзаарсан юм нь болохоор би яг ийм хүмүүсийг ийм тодорхой юмыг ойлгоцсон гэж бодд юм бэл. Тэгтэл чинь тэр ингээд ойлгохгүй нь хамаагүй угаасаа амьдралд тэрийг ойлгосон ч хүн байгаа, ойлгохгүй ч хүмүүс байгаа. Тэнгүүт ямар сони ингээд тэрэнд ингээд айгүй юм реакц зүйлж гайхдаг гэх юм уу те. Одоо энэ ажлын байран дээр ажлын байраа тодорхойлтоо ойлгоогүй ирсэн хүн бас бэдгэл юм бах та гэд ингээд гайхаад байдаг байхгүй юу те. Одоо юу гэдэг чи хийх одоо юу гэдэг чи ажлаа таслаад байгаа хүн ч байдаг юм уу те. Тэгтэл ингээд миний ухамсарт болохоор хин ч ажлаа тасалж болохгүй шүү дээ. Бид нэр одоо бүгд ингээд хамтарч ажиллаж ээж чи яагаад ажлаа тасалж байгаа юм бэ гэдгийг ингээд би ингээд ерөөсө хүлээж авдаг байгаа байхгүй юу. Одоо юу мөр чи гэтэл тийм хэмжээний ер нь ойлгоцтой хүмүүс асар их байдаг. Тэнгүүд одоо миний шийдэл нь бол халчи ч юм уу те. Эсвэл болч өөр газар руу явчих ч гэдэг юм уу. Эсвэл за ингээл лайлаа гэж боддог ч юм уу те. Яг нэг тиймэрхүү байдаг. Тэгээд ингээд яг за энэ хүмүүс ойлгоцсон байгаа гэдгийг би ингээд даалт ухамсартай өөр ингээд амар ботцсон байдığım юм шиг бол ингээд санагдсан гэх юм уу да. Make sense ойлгогдчихэв нөө. Яг ойлгохгүй л ойлгохгүй. Яг тэгээ би ингээд дотроо ингээд бодож байгаа нь бол яг ингээд яг юм зөв буруу одоо ингээд ажлаа таслаад байгаа хүн ойлгомжтой буруу л үсттэй гэж бодоод байгаа. Гэтэ нөгөө хүний одоо үүднээс бол мэдгүй одоо шалтгаантай ч байдаг юм уу шалтгаангүй ч байдаг юм уу. Гэхдээ тэр хүнд бол ингээд нэг хаяа таслах болтой окей гэж бодогддаг байх жишээний гэтэл тэр үед би өөрөө ингээд ямар реакц үзүүлэхээ мэддэггүй. Нэг бол зогтах эсвэл нэг бол одоо юу гэдэг чи хэрэлдэх ч юм уу тийм тиймэрхүү choice хийдэг юм шиг бол санагдсан. Зүгээр надад тэгтээ ямарч гарлаагүй би зүгээр ингээд буцаад ингээд хүн чинь нэг цаг амьдралаа гарсан юм юм ярьж байгаа шүү дээ. Игсэн гарсан гараа явсан чи юм орсон гэдэг тий. Тэгсэн байхгүй багтаа ингэсэн тэгсэн инээ тэр ийм газар амьдэрсэн инээ тэрийг ярихаар тийм л юм шиг зүгээр ингээд бодсон. Тэг мэдгүй харъя тэгээд өмнөхөр үрдүүтэй байх юм бол бас тий. Хэлээ яа. Тэгээ тиймэрхүү яг ийм эрүүл мэнд гоо сайхан ч юм уу тиймэрхүү талын юмны зөвлөгөө юм хэлэхээр жоохон амар санагдаад тийм үү. Таалагдах нь ч таалагдахгүй ч нэг тэр болгонд би нэг хариуцлага хүлээх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Гэтэ бас гоё ментор байвал бас тий май гэдэлхэд өгдөг тийм. Одоо жишээлбэл ингээл тэр босс маа намайг ингээд байсан гэдэнгүүт наач уусаал дандаа тэгж идэг штэ. Бити доо ингээд чи зүгээр наадахнаасаа тэрийг ингээд ойлгоод авчих. Тэрийг ингээд зүгээр ингээд бити оошоо. Интергэл ингээд надад тийм ийм гаргалгаа ингээд миний ингээд цуг ажилтаа ингээд хүм ингээд том левел хүмүүс хилээд өгөх надад ингээд амар ингээд refreshing заяа. Гэхдээ би нэр өгсөндөө ингээд тэрийг ингээд чи инглээ гэхээр нөө би ингэчлээ гэл ингээд тэгтэжсэн байна. Өгсөн баас гэл тэгэл яаж яах одоо жишээлбэл ингээд миний өмнө ажиллаж исэн одоо нэг партнер маань ингээд намайг өглөө ингээд одоо залгаал яахтаа ингээд юу ч болохгүй байна. Энд буруу тэрч буруу. Орой болол тэгэнгүүт бүх юм сайхан болж гин. Ёстой лаг байна. Ёстой мундаг байна. Тэгэл маргааш өглөө дахиад энэч болохгүй байна, тэрч болохгүй ингээд намайг ингээд ийм нэг юм майнд гейм дунд ингээд амар ингээд нэг юм амар ингээд хэцүү байдал юу яал ингээд байлгаж байгаа байхгүй ингээд тэгээд тэгсэн чи би саяхан ингээд яг тэр адилхан хүнтэй ажиллаж байгаа өөр нэг найдаасаа ингээд сонссон чинь энэ бол ингээд тэр хүний угаасаа хүн болгоно ингээд гаргадаг ингээд нэг юм байна. Түүнээс ингээд би ингээд тийм эргүүтийн нэгтэй те ингээ удаа ингээл би ингээл англи хэлээр муу зуудаа ерөөсөө биш юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр үнтэй ингээ ажиллаж исэн хүмүүсээс ингээл сонсоолонгод угаасаа ийм штэ гэл ингээл тэгэхээр ингээд за тэгээд тэрийг ингээд наач угаасаа ийм болохоор ингэж байгаа юм. Энэ чи бишээ гэдгийг одоо те мэдгүй. Тэр миний ментор маань ч юм ингээд өгчл би бас ингээл байнга өөрөөсөө асуувал би юуг нь буруу хийчих. Одоо би ингээд хийчих юм бол бас дахиад ингэх юм болоо би одоо ингэ залах хэрэгтэй бол залахгүй юм бол ингээд за мэдхгүй байдаг те ер нь communication гэдэг юм амар хэцүү ч гэж харин тэр нь бол communication амар хэцүү. Харин тэгтээ яг ингээд нэг юм тэн дундаас ингээд яг өөрийгөө ойлгох хэрэгтэй байгаа. Одоо жишээлбэл чи шууд ингэж хэлдэг хүнтэй харьцаж чадахгүй харьцах чамд амар хэцүү байдаг ч юм уу. Тиймэрхүү юм байгаа штэ тий. Тэнгүүт ингээд миний ойлгомоор байгаа юм нь л би яагаад тэнд ингээд реакцлаад байгаа гэдгийг ойлгомоор байхгүй. Одоо жишээлбэл
Ингээч тэгээд гэж ярьдаг хүнтэй бол ингээд ерөөсөө харьцахад үнэхээр хэцүү дөхөхгүй юу. Одоо хинч харьцахад хэцүү л байдаг байх ер нь бол тий. Тэгээ бодохоор тэр хүний л асуудал байгаа юм. Ер нь бол бодоход тийм ээ миний асуудал биш. Гэхдээ бусад бүх хүн тэр хүнтэй ингээд зүгээр ингээд байгаа л гэдэг байхгүй юу. За яг бүр ингээд учиргүй юу байгаагүй л байгаа л гэдэг. Гэтэл надад үнэхээр бүр тохгүй ингээд айгүй хэцүү санагдаад ингээд ойрт мөргөө санагдаад идэг нэг тиймэрхүү одоо жишээлбэл байгаа. Гэтэл чин тэрэнд ингээд яагаад би тэгж байгаа вэ гэдгээ ингээд ойлгомоор санагдаад байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг чинь тэр маань миний ийм юмд ингэсэн учраас яг тэр хүнд ч байгаа юм байна, надад ч байгаа юм байна гэдэг юм ингээд зүгээр ингээд учрыг олчих юм бол миний гаргадаг шийдвэр бол за энэ хүнтэй харьцахгүй болчих. Энэ хүнийг блоклж. За ингээд ийшээ сайхан ингээ явах юм бол амар тайван байна. Гэтэл яг тийм ааштай хүн яг дахиад зам дээр хөвчидэг байхгүй юу. Тэгэхээр тэр болгонд чинь би ингээл зүхтаалах ингээд ямар ч аргагүй одоо тэгэхэд хэдэн жил амьдрах юм тийм үстэй. Тийм учраас за би энэ дургу болж байгаа. Тэгэхээр энэ ч бас тэр хүнийх энэ ч минийх гэдгийг ойлгоо сурчханцаа л гэж хүсэж байна. Одоо тэгээд сурцарс юм алхаа. Яа, тийм л энэ даа. Тэгсэн чинь нөгөө нэг эвилийн нөгөө нэг сургуулийн баахан драма тийм. За ингээ юу болсон бэ гэдгийг ярьж үгүй заяа. Эвэлийн ингээ нэг сургуулийн хүүхдүүд ингээ тоглодог юм нөгөө нэг юм жим шиг дээш авирч мавирдаг юм дээр ингээ хүүхдүүд авираа тоглож исэн хичээлийн тарцсан. Тэгэл ээж аав нар тийм тоглож байгаа байхгүй. Тэгээ би эрмүнтэй зуралдаад эрмүнийг уйлсан юм яасан ч унлуу яалаа. Тэгэхээр би ингээл тэрвэд байжсэн чинь ингээд нөгөө monkey bar гэдэг ингээд байдаг юм дээр нэлээ урт юм дээр ингээд 3 4 хүүхд тоглож ирсний ганц охин байсан нь унцдаг байхгүй юу. Тэгээ унахыг харсан. Тэгээд тэр чинь ингээд зөөлөн моднууд байгаа шүү дээ. Ингээд бүх тоглоомын талбай ингээд модны өрцөөр яцсан байгаа. Тэгээ унахыг унсан. Тэгээд охин нь уйлсан, нилээ уйлсан. Тэгэл гэл тэгсэн чинь аав нь тэндээс ирээл охиноо тэрвэржээс аахгүй тэснэ хажуудлынхын тэр нөгөө нэг хашлагныхын сандал дээр охиноо тэрвэрээ сууж исэн чинь л охин нь тэр хөвгүүд рүү заагаал юм ярьсаахгүй. Тэгсэн чинь тэндээс нэг хүүгэн нэг банд нь хөөе Малком чиний нэрийг би сонссон шүү гэж мэгээл тэгэл нэг тиймэрхүү юмсэн. Тэгэхээр би одоо яг юу басныг ойлгохгүй. Тэгсэн чинь ямар ч нэг тэдний нэг нь буруутай л гэж хэлж явах шиг байгаа юм заа. Тэгэл охин нь бүр ингээл ингээл амар уйлал тэгэл тэгсэн чинь гинт босоод нөгөө хөвгүүдийг чиглээ тэнд донд нэвэл зогсож байгаа байхгүй юу. Тэгээд чиглэж очсноо очихоор нь би за хүүхдүүдээ болгоо ер нь тэгдэж штэ ингээл нөгөө нэг би биний гимтич гэж алчих ханахаар заримдаа хүүхдэж болгоомжтой тоглолооч гэдэг хэлдэг штэ. Тэг чи хэлэх гэж байгаа маань гэж бодоод тэг би хажууханд нь зогсож исэн юм чам. Тэгсэн чи бүр яг ивэл тэр ингэж очсноо. Дахиад манай хүүхд рүү ингээд үзээрэй ингэж тоглоод үзээрэй. Тэгсэн чи ингээд ивэлч баг өөрөө ирнэ гэж мэдээг байсан юм шиг аа. Ингээд бүр яг ингээд нүдэнд бүр ингээд амар том бол яг ингээд уйлах гээд ингээд яаж ч бодсон нэг том эрэгтэй хүн ирснэ ингээд инкер чин хүүхд ааштай. Тэнгүүт би хүртэл ингээд гинт юу болоод байгааг ойлгохгүй. Тэгэнгүүт нь би шууд явж очиад what happened гэж хэлсэн байхгүй юу. Тэсэн чинь танаа хүү чинь миний охины хөлнөс татсан гэж ингээд тэгэхгүй юу. Тэгэхээр нь миний хүү тэгсэн мөгсөн чинь тэгтээ ингээд бид нэр ээлжтэй нэгнийхээ татчихсэн штэ гэж тэгсэн байхгүй юу. Тэрний өмнө she pulled my leg гэж тэгсэн байхгүй юу. Тэгэхээр тэр үед нь би болохоор зүгээр одоо энэ дэр нэмээд хүүхдэд загинж байгаа юм шиг болгож болохгүй штэ. Угаасаа obviously амар хүүхдэд тоглож явах нь аав нь гал дээр ус нэмээд бүр ингээд яг солиотой нөхцөл байдал үүсгэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгснэ дахиад буцаа алхчихсан дахиад нөгөө хүүхдүүд рүү чи бүгд рүү зааснаа амар хашгираад нэг юм хэлдэг байхгүй. Тэг харагдах юм бол нэг нормал нэг шар аав заяа. Тэр үед нь шууд ингээд монголоор яриад англиар хүүхдтэй гэж хэлэхгүй шүү дээ. Миний хүү ээж нь ерөөсөө чамд уурлаагүй миний хүү битгий агаараа айцсан уу миний хүү амар муухай ашигчсан уу. Тэгээд тэгтээ гол нь чи энэ хүүхдийн хөлнөөс нь татсан нь үний юм уу гэдэг тийм гэдгийгс байхгүй. Тэгэхээр за миний хүү тэгвэл очиод зүгээр уучлаарай л гэж хэлчих. Би чамайг ерөөсөө өвдөх гэж тгийгөөг мэдчихээн тоглож ирснийг мэдчихээн. Тэгтээ найз нь өвдсөн болохоор уйлж байгаа болохоор чи очиод уучлаарай л гэж хэлчих гэсэн үгүй гэд заяа. Тэгэхээр миний хүү зүгээр хэлчихээд зүгээр найз нь юу байгаагүй ч гэсэн ингээд унцсан учраас ингээд өвдөөд байна гэж ингээд. Тэгээд ивэл тэгээ I'm sorry гэл нэг хөрхэн амтай хажууд нь зогсож байгаа зүгээр хэлчихлээ юм л та. Тэгсэн чинь хамгийн өвчтэй тэнд нэг бүр нэг юм мэдрэл муутай хүн байт юм. Энэ хүүхдээ бүр заяаныхан мааш ивэл цэцэрлэгт байсан байхгүй юу. Тэгээд бүр нэг юм кинон дээр л гардаг нэг яжидлэг миу зүгдэг заяа. Йоо нэг миугийн юм шилтэй тэгээд нэг юм цагаан амьсан тэр ногоо миугийн таавч өгөр өмссөн гэдэг юм байдаг байхгүй. Гэтэ тэр үнэхээр сэтгэл зүйн хувьд яг эрүүл биш болохоор би ингээ нэг мороотолтохыг хүсдэггүй даанч ингээ амар олон
жил хамт тэгсэн чи тэр хүүхний хүүхэд нь бас хамт тийм тоглож байсан байхгүй юу. Тэгсэн жил гинт нөгөө хүн бүр ингээл амар хашгираал заяа. I hate when somebody's hurt гэж мэгэл амар хашгираал. Гэхдээ especially ингээд миний хүүхэд ямар ч буруугүй үед би буруутгахыг үзий аддаг гэснээр ингээ хоёр хүүхдийнхаа нэрийг тэрэг бүр дандаа ингээ зүгээр хахад хүртэл гэж орилж дууддаг нэг хүн байхгүй. Тэгснээр явъя яг одоо явъя right now гэж орилоод заяа. Энд ерөөсөө хүн хүүхэдтэй гэдэг чи харагддаггүй шүү дээ тий. гэдэг шүү дээ. Монгол ээж авнарч тэгж монгол хүүхдтэй тэгж байдгүй заяа. Тэгтэл чи тэр хүн бүр наа гэсэн чи нөгөө хүүхэд нь бас яачгүй шүү дээ чаавал. Би яасан л байгаа байхгүй баг хүлэнж татсан хүн биш бараг тэгсэн чи л хэвээ зүгээр хахад хүүхэд гүтгэхэд дургуу гэл амар гашгасаар байгаа хүүхдээ чирэл ингээд яг тэр хүүхний санаа нь бол тий. Одоо таны хүүхдээ хахад манай хүүхдийг буруутгалаа гэсэн санаатай юм шиг юм л да. Тэгээд би бол тэр хүүхнийг нөгөө нэг жоохон тиймэрхүүг нь мэддэг болохоор угсаа таа тэгсэн чи нөгөө нэг өөр босод тэнд бүр амар ол ээж авнараас байхгүй хөөхөө ивэл дээр очсноо зүгээр өө чиний буруу биш шүү гээл за нэг жоохон суппорт хийгээл ивэл дээр очиод ингээл амар тэгээл би бас ивэлийг за миний хүү зүгээрээ тэгээд уучлаарай гэж хэлээд мундаг ана гээл тэгсэн чинь окей тэгээд дараа нь бас ингээстэй нэг орилоод над руу ивэл чи яам балер муухай орилт юм байна над руу гэсэн чинь яана нөгөө охины аав шиг айгүй муухай гэж тэгсэн чи хөрөглөө тэрнээс хойш бүр орилгоо юм хэлэх болгоно чи яга тэр охины аав шиг муухай орилоод байгааг хэрмүнэг яасан тэгэл тэгсэн чи ингээд дараа нь ингээд бодож байгаа байхгүй яагаад нэг юм нэг айтайх нэг ганц үг хэлчихэж болсонгүй вэ гэж бодож байгаа хгүй тий. Гэхдээ тэгээд юу гэдэг чинь тий. Яагаад гэхдээ дахиж манай хүүхдэр бити одоо ингээд point хийгээрэй ч гэдэг юм уу тий. Нэг тийм ганц өгүүлбэр хэлчихээгүй дээ нэг юм хүүхдээ хамгаалж чадаагүй юм шиг нэг тийм мэдрэмж олтоо хэрсэн. Гэхдээ яхав дээ тэгэл evaluate окей тэгэл зүгээр өстэй тий. Зүгээр тэгж зүгээр яхаа бодогдоод уурсан. Гэхдээ яхав дээ хүүхэд өөрөө зүгээр хахад би бол нэг тэр нэгж бодод яах л. Гэхдээ зүгээр тэр ялаа муухаас нэгтсэн. Тэгэл золоо тэр хэлсэн чи ямар юм байдгийг бас яах гэж байгаа. Яачгүй шүү дээ. Яа тэндээ залаа байсан бол баг надаас торгонд хийж байгаа. Яасан болтог шүү дээ. Би тэ наадаа чинь сонсчод би Стеф дээрээс хэлэхгүй юу. Ийм хүмүүс байт юм бэ. Юу маталгуулч яваа. Хэрвээ асуулч яваа. Хэлтэй устаа тэгээд хүн хэлж чадгаач яваа. Тэсээ мутаа ирэхэр зэгнэ шүү дээ. Тэггүй яасан гэж хэлэхгүй яасан. Чисто би наач өгдөө. Арай харж юмсараа. Монгол байсан болоо харин тэ. Бид ч аим найс тогтолцсон Монгот уур хүрээд өөрөө явж хийж чадаагүй юм байна. Тэгтээ хав тэгэл яг нэг юм цөөхөлөө болоо өнгөрөнгө бүх хүн харсан болохоор тэгэл намайг бүр зарим нь бүр чи сургуулийн захиргаан саяны авыг мэддэгтэй ч хүүхдтэй ингэж яаж болохгүй штэ гэл тэгэхээр нь цаатлаа. Тараас өөрийнхөө өдөртөө яг гэж тийм. Авс дээрээс тийм давж болох гэж төвж хараа. Төвх гэлээ. Зүгээр тэгээд зарим юм тэгэл болоод тэгэл өнгөрдгөөрөөл тэгэл өнгөрөөл. Тиймэрхүү андаа тэгээ одоо өөр сая шинэ сургууль дараад бас дахиад шинэ хүмүүстэй шинэ өөр төрлийн драма. Шилжих юм гэхдээ жоохон гоё яах муугатай. Ангийнхан навшуул тэгээд яхаа. Биш. Тэгээ одоо энэ ангийнхан тасцсан болохоор гэтээ яах вэ? Харин золооч юм бас хөөрхөн аав маав нар юу юм үлээ скваш падл илүү. Тийм падл ч үлээ. Тэр мөрийг өс тоглох гэж явж юм уу? Тэр хүн тэнтэй аав нартай суучлаа хийх гээд тийм. Хөөрхөн хүүхдүүд. Тэгээ ер нь тэгэл харахад ээж аваас юмнууд байд юм аа. Одоо тэр хоёр хүүхэд бүр ингээд амар хэцүү заяа. Тэр хүүхний хоёр хүүхэд бүр ингээд хүүхдээ бүр амар муухай. Өнөөдөр ингээд охин нь унж байгаа байхгүй юу? Өчигдөр тоглоом унсан чинь яг одоо дугаал гэдэг байгаа байхгүй юу? Яаж тэгж хүүхдийг тэгж хэлж чадах юм те? Унаад өлөө шалбалчаад үйлээ тахт нь охин штэ. Охин зөө баг нь охин байхгүй юу? Яг одоо дугаа болохгүй бол явлаа. Яг одоо дугаа болохгүй л явлаа би бүр. Ваа гэж бодож байгаа. Тэгээд тэгсэн чинь өнөөдөр хүүхд нь айгүй том бэлтэй байхгүй юу? Тэгээд яаж яахад ивэлтэй тоглох юм аа. Би тэглээ ягаал за миний хүү тийм физикал тоглоом битгий тоглоорой гэж. Нэг л өдөр ирээл танаа хүүхдийн гэсэн гэл. Энэ танаа хүүхдийн манай хүүхдийн юм шиг хэлэндээ гэж бодоод тий. Өнөөдөр бас хүүхд нь нэг тийм нэг жоох абьюсив үйлдэл хийсэн гэж дуудагдсан ч гэнэ тийм аа тахгүй. Тэгээ би сая нэг үгүй тэгээ би ингээ бодож байгаа тэр хүүхд амар хөөрхөө заяа. Гэхдээ ингээд тэр чинь ингээд бүх үйлдэлийн цаг ингээд заяа ингээд хашгираал тэхгүй чи ингэхгүй гэж бүр ингээд төмний нүдэн дээр тийм байгаа хүн гэртээ тэр хүүхдийг яадаг бол гэж бодохоор юм. Ээж нь дуудагдаг юм те хүүхд нь дуудагдсан юм уу те? Хүүхэд нь тийм юм хийсэн гэж ээж нь дуудагдсан байхгүй юу? Тэгэхээр чин тэр хүүхдэд ийм нэг юм
уур бухимдал цуглаж байгаа штэ. Тэр чинь одоо ингэ дөрөвний тэр бичлэгний эдүүд болж гарч ирээд байгаа юм шиг байна. Тэр нэрээ бичлэг яасан те. Гэтэ би тэр угаасаа ерөөс нэг нь ч үзэж амжаагүй. Зүгээр гэтээ юу айгу муухай хүн болгол ингээл ягаад гэснийг бодоход айгу муухай юм байсан шүү. Тэгээ дөр ингээ харахад бүгдээрээ тэрэн дээр дөрвүүлж ингээд өөрийнхөө сайн аав ээж гэдгээ яриад өөрийнхөө ямар сайн орчинд хүмүүцсэн ямар яасан юм а гэдг нь бүр ингээд амар дургу үргээдсэн заа гэх юм уу. Бид нэр ийм дуу сонсч өссөн ч гэж яах шиг тэгснэ нэг ийм бусдын хайрыг хөндлөмөлөх шиг бид нарт бас сургууль нураасаа гэдэг дуу байгаа. Ийм санар болгосон гэдэг дуу байна. Хай тэ. Эвгүйгүү дундаас байгаа штэ. Тэгснээл ингээл бид нар болохоор айгуу сайн хүмүүжсэн. Би хүүхдээ ингэж өсгсөн. Та нар ийм гэд. Тэгтэл яг очиод ээж аав нь харах юм бол яг тэр шиг хүүхэн биш. Ингээд яг эрүүл харагдаж байгаа ундрам сайд мэйчиг ээж аав нар байгаа. Очиод харах юм бол зүг зүгээр юм шиг ээж нар байгаа. Тэгтэл ингээ ээж аав нар өөртөө тийм зүгээр юм эрүүл гэдгээ ухаарахгүй би бол ингэсэн тэгсэн гэж бодоод байгаа бичлэг нь л тарааг болохоос ш бүгдээрээ л юу н айж явах хэрэгтэй шүү гэж надад бодогдоод байгаа байхгүй. Тийм манай хамаатууд дунжсэндээ ингээд харахад ингээд те амар гоё ингээд юм шиг хэрнээсээ ингээд яг гэртээ болохоор ингээ хүүхдээ бүр амар ингээд за амар жааш. Тийм ингээд сонсоод ингээд амар өрөвд ингээд ямар сони юм бэ гэд миний ингээд өөрөө минь ингээд хамаатнууд дундчсэндээ ингээд тийм хүн бас байгаа байхгүй те. Яг тэр ер нь аль тэр ундрам сайд хүүхдэд зоддог шиг ингээ бараг зодчдаг тийм хамаатнууд гэсэн бас байгаа байхгүй те. Тэнгүүд бүгд ингээд өөрийгөө би бол ингээд өөрөөсөө ч бараг яаж авахгүй би чи ингээд бас өсвөр насны дүүтэй хүнтэй ингээд өсвөр насны хүүхдүүд ч яадаг тэгтэл чи ингээд би бол ингээд за зөв харьцаж байгаа юу гүй юу гэдэгтэй бол би бол бараг мэдэхгүй байгаа байхгүй тий. Тэгтэл чи бүгд ингээд өөрийнхөө ингээд parenting style-тай ингээд амар ихтэй би бол хүүхдээ зөв өсгөж байгаа миний хүүхдийг ингүүл би уурлна гэдэг байгаа байхгүй. Тэгтэл надад бол ингээд тэр нь тэгэл тэрээр дамжуулж ингээд зарим нь соцынх нь болохоор соц үед соцод зөв байснаа батлах гал наа болсон яаж зөв хүмүүжүүлснээ ярих гал зодуулснаа яриад мэдгүй надад бол тэр бол эсэргээрээ бүр амар гонигтээс нэг жахгүй яа хідүүлээ бас эвгүй штэ яг цаанаас эвгүй хүмүүс ихгүй да. Дүүнэрлүүд гар явдаг те. Тий явдаг. Би бол дүүмгөө зөндөөл алгач те. Би одоо ингээд байж байгаа намайг уучлаарай гэвчтэй гим гинт рандом тэгээд намайг уужл. Гэтэ ингээд яг би ингээ өөрөө ч мэдлгүй амар байлаар ингээд юм би чи зан гаргаад те. Зодож моцсон юм надад зөндөө би одоо зүгээр тэр ундрамын бузар булаг бол гайхаад байх юм байхгүй зүгээр те. Зүгээр жижигсгсэн ундрамч би өөрөө тэгдэг байхгүй те. Тэд нар чи тэгээд бодол нь бол буруу юм хийсэн. Тэгэхээр ингээ баг ойлгуулаатай юм гэж бодоод тэгтэл бид нар өөрөө тэр юмыг хандл хийж чаддаг. Би бас сүүлд энэ тахт ингээ цогчоод нэмээ холдороо. Гэтэ ингээд хинч чамд ингэж цохих ёсгүй шүү. Биний энэ үйлдэл ч гэсэн буруу. Ээж аавч чамд ингэж хүрэх ёсгүй. Тэгэхээр яг ийм үед бол ингээд яг уур гарах гэдэг наа тэгэхээр ингээд хоёлаа одоо ингээд нөгөө чинь бол хэрэг тариал зохиулсан л байгаа л та. Гэтэ тэр хизээч зохиж болохгүй байхгүй. Тэгтэл чи ингээд мэдгүй одоо бүгдээрээ яг нэг юм гэдэг шиг би бол үнэхээр одоо эрэгтэй хүүхдүүд том болоод яаж ажиллах юу ах гэдэг дээр бүгдээрээ ингэж тэр боловсрлаа хамт дээшлүүлэх хэрэгтэй шиг санагдсан байна. Тийм ёо наач бүр амар юу. Би одоо эрэгтэй эмэгтэй хоёр ингээд тийнейж ингээд ийм дүүтэй байсны хувьд болохоор чи тэрийгээ тэхгүй яасан ингээд эхлээд ингээд хилээл тэнгүүд ингээд гэл ингээд юм өсөл те. Эсвэл ингээл ууралж морлол ингээл тэнгүүд нь ми дотор ингээл энэ муу яхаараа ууралд ингээл тэгэл очиод зохиод тавдаг байхгүй. Би дэ зогсныхоо дараа за би өстө өөрийгөө дахиад ингээд барин шүү би дахиж ингэж тийхгүй шүү гэх тэнгүүд дараа дахиад ийм асуудал болно. Нэг хил нь хоёр хил нь одоо хүүхдэл юм чинь тэгэл дахиад ер нь л тэгдэхгүй. Одоо ингээд би жишээ нь би тэгээд эргүүлээд буцаагаад би багада ямар байлаа ээж өөр ямар байлаа гэвэл ээж өөр яг л адилхан дургу ирнээсээ би яг адилхан юм аа ингээд түүнэртэй хийсэн юм байна гэдгээ ингээд бодохоор би бүр боцоо би тэгээд бүрхэн бичлэг хийх болсон гэдэг. Гэтэ бүр ингээд би одоо ингээд хийцэн л юм чинь одоо үлдчихэж байгаа ингээд хамт байгаа хугацаанд би тэгчдэг шүү. Тэгээд араас нь би өөрөө ингээд харамсдаг шүү гэдгийг ингээд бодоод аль болох те за нэг юм намасте гэдэг ингээд нэг тийм байх юмсан гэж юу нь бол айгуу тийм боддог. Гэтэ бас миний ингээд би 100% бодлоо гэхэд би яг үйлдэл харахтаа бас ингээд 50% гаргалж байгаа. Хэцүү. Ер нь амар хэцүү байхгүй. Тэгтэл бүгд л амар ухаантайсэн. Тэнгүүт би бүр вау та нар ямар ухаантай ингээл те. Бүгдээрээ л нэрнгээсээ бид нар ингэсэн тэнгүүт гэж бодсон надаа. Ингэж санагддаг заяа. Би одоо ингээд юм сайн нөхөртэй байгаа. Надад тийм илүү дутуу хэцүү юм биш байхад амьдрал амар хэцүү байгаа байхгүй те.
Тэгтэл би баг ингээд Ирмүний ивэл хоёрыг цохиод авмаар санагдах мэдрэмж бол ингээд бүр ингээд гар ингийн агуур баг ийм юм үеуд бол ингээд байдаг хгүй. Тэгэл миний ингээд ачааг хуваалцах хүмүүс байгаа. Тэгтэл ингээд сингл мам зам бол ингээд гар нь явхад бол нэг гайхаад тах юм биш байна да. Энд чи хүний ингээд бүр ингээд ачаал дийлэхгүй болоход тэр ингээд хүүхэд ингээд ямар ч тэр юуг ойлгож хариу үйлдэл үзүүлнэ гэж байхгүй штэ. Бүр ингээд хийгээд өгсөн алаан дунд хийгээд өгсөн хоолыг маань ингээл цацхад бол цацаал те тэгснэл бүр ингээл татаж унаал үйлхэхэд бол бүр яг нэг гар ингээл явмаар ч юм шиг санагдчихж байгаа юм нэ үед бол яг тэгж бодоолаа за ер нь бол хүнийг шүүх бол хэцүү шүү яг энэ үед ухаанаар технээсээ нэг ухаа дутсан үед уур хөрн гэдэг шиг тийм юм бол амар хэцүү тэгтэл за нэрнгээсээ хүнийг бол шүүх хэцүү тэгтээ хизээч тэрийг бол бас өөртөө одоо стресс их байгаа учраас ийм учраас энийг нэг зөхиод авсан өөрийнх нь төлөө байсан юм а гэж л боддог хүн болчихгүй юмсан гэж бол амар бодож байгаа хгүй юу. Тэгэл амар хэцүү. Тэгэл зөндөө харамсал ингээл зөндөө тэгэж ингээл за тэгэхэд загсан да ингээд тэгэж ойлуулсан да гэл ингээл бодол тэгэхээр тэгэл за тэгэхэд нэгэнд болоод өнгөрсөн юмны араас би тэгэл намайг уучлаа гэл randomly бас ичнэ. Тийм тэгэл хөрхөн. Яг тэгэл уучлал муучлахгүй хаараас тэгэл чаваас тэгэл хүүхд юм болгоорой. Яс зүгээр шүү. Зүгээр шүү. Нэг хөвдөггүй гэл хөрх юм хамгаан бач. Зүгээр. Танд тэгэл санаандаас дийлэх гээд байгаа байхгүй тий тэднэрээ. Тийм. Яг дийлэх гээд байгаа байхгүй юу? Тийм. Энэ муу яхаараа тийм гэдэг амар балер тийм яг тэгдэг. Одоо ингээл ундрам сайдыг зүгээр явж хах нэг л гоё л ихчтэй нэг гоё соёлын сайд гоё ихчтэй. Ингээл тагттай явж гэж бодогдохгүй байхгүй. Тэгтэл чин бүгд л юу дээ манайхаа та нар ер нь бүгд эвгүй шүү. Тийм би одоо жишээлбэл би тэр ундрам сайдын орон заяа би зүгээр нэрээ ээж оройгоо хүртэл тавьж чадна. Манай ээж өөр ч гэсэн яг ингээд уур нүрсэн үед нэлээд ундрам сайд үү. Тэгээ манай бүх хамаатнууд тэгж чадна заяа. Зүгээр яг ингээл хүн болгоны гэрт ингээд нөхөр нь бичээд байхгүй юм да. Тэгээ би хүн болгоныг тэгээ тавьж чадаа шүү. Бүр тэрнээс ч бүр ингээд амартай шүү гэж. Тийм айл зүгээр тэр нөө орхицын отгон цэцэг шиг юмнууд бол зүгээр захаас ахуулаад юу нь бол зөндөө байгаа шүү. Эвгүй шүү. Харин өөртөө хичээд нэрнгэсээ хүүхд мөхт тэгээ зөв харьцах тал дээр өөртөө би болтой нэрнгэсээ зөв харьж байгаа ч мэдгүй буруу харьж мэдгүй замарсан зодохгүй яахгүй ярих гал үзэл гэж бодож байгаа. Тэрээс тэрнийг үлдлээд байвал хийнэ тэд нар ч бас юм тийм ээ. За зодсныхоо зодоод гимшээд тэгээ за би ингээ гар үрж болохгүй байна гэд тэнгууд надад ингээ ганц үлдчихэж байгаа юм нь болохоор би ингээ дуурхаа олчдаг байхгүй юу? Харьцаа олчихно. Амгаа баг 1 2 дугаар ингээд байсан нүгөө. Ингээд яасан ч ингээд ерөөсөө болдгоо байхгүй юу? Хөөсөө ч нөө жоохон айлын баг хүүхд их хүүхд илүү би тэр 1 сар юм яриаг шүү. Оо тийм. Тэгээд амар хөөрхөн зэдэгт ингээд тэг сүүл рүү ингээд би дахиж тэгээд тэрнээс хойш нэрээ яг нэг битүүрийн ингээд нэг байнгын яагаад гэдэг юмнуудаа ерөөсөө дахиж чигээгүй. Тэгээ би тэрнээс хойш юу нь бол нэг тэгэж айхтар ингээд өөдөөс ингээд яадах байсан. Яг нэг тухайн үед нэг жоохондоо хүүхдүүд ингээд шууд ингээд намайг ингээд нэг ингээд зодоод эхэлдэг хэвгүй юу? Тэгээд ингээд намайг ингээд зодоод эхлэнгүүд би ингээд бас ингээд гомдоод яагаад намайг доож байгаа юм шиг. Тэгээд тэрийг бойлуулах гэж яг тэгсэн юм. Тэгээд тэрнээс хойш бол ер нь тэр нь болсон юм байна болсон. Том болцсон бахаа гэж. Одоо ивэл ирмэн бол байн гагаа зодоосдаг шүү дээ. Яа нэг тийм. Тэгтээс чи нөгөө талаасаа ингээд хүүхдахгүй юу тий. Одоо тийм. Одоо за яг амгаа дээр болохоор чиний тархичмас бүрэн гүйцэж хөвчөж амжаагүй тэгэнгүүт тий. Амгаа дээр арай гайг байсан заяа. Яг доотлийнхоо дээг дээр бол ер нь л ёо бас бодохоор би бүр заримдаа би бүр энийг ингээд бодохоор ёо яана би ямар балер юм бэ гэд бүр амар ингээд бодох тусам ингээд нулимс гож гэдэг заяа. Би 12 моёртой тэгээд нэг 2 моёртой л хэлсэн юм уу та. Тэнгүүд би ингээд хоёлоо үлдчихэд би ингээд хаалганы ардуур орж ингэж нуугдаж ингэж айлгаж тоглодог байсан гэж боддоо. Эхлээд ингээд инээж тоглож байгаа юм заяа. Тэгээд сүүл рүү нөгөө чи ааштай ингээд олдохгүй удаж бодгоо. Тэрнээс нь ингээд би одоо кайф аваад юм яа. Би тэгээд ёо би тэгтээ тэр ингээд яг тэр уйлж байгаа тэр яг юуг нь ингээд 2 настай хүүхдээ тэгж тоглоод байгаа.
Айгу амар зав. Би ингээд нөгөө таанд орчоо ингээд гардаг штэ. Тэг эрмөний тэнгүүд ингээд миний хараа тэнгүүд би ингээд яг миний тэр ингээд мемориг төрүүлээд тэг миний бүр ингээд тэр юу ингээд байнга төрүүлээд байхгүй ингээд яг ингээд яг манай дүүгийн яг нэг тийм хоёртоо дуйлж исэн ингээд яг тэг яа Өмнө хэлж намайг гарахад папа гэж өвнө гэдэг хүмүүс тийм. Зүгээр бид нар бүгд ийм байхгүй юу? Игчнэр бол эвгүй штэ. Юу тийм ингэ өөрийнх нь тарих гүйтээгүй байхад хүүхдэр хүүхд харуулж байгаа учраас хоёрхан нэг нь арай л жоохоо том байгаа байхгүй. Тэнгүүд нэгэнд нь бас бухимдал ирж байгаа нөгөөтгөө ингэ юу болоод байгаагаа ч ойлгохгүй. Нөгөөтгөнд угаасаа гаргаж байгаа. Тэгэхээр би болоос ингээд бас харьцангуй зайтай дүүтэй болсон тул да юу яаж тэрнээс би бас ойрхон байсан бол бас л алхаар хичээсэн хаа. Тэгээ би ингээд сүүлд ингээд боцсон. За энэ хүүхэд ингэж хоёр одоо ээжтэй юм шиг аач болохгүй би бас ингээд их чин байх хэрэгтэй. Тэгээд юр тэг чадахгүй ингээд юугаад авах. Манай дүү гэхдээ хизээч нэг хөөрхөн нь ингээд хизээч юусэн ингэж хэдрэлдэггүй юм. Чи тэгээгүй мө ингээггүй мө гэхээр ингээд гэдэг чинь тийм юусэн юм реакшн үзүүлдэггүй байхгүй юу? Өө ингээл юу ч болоогүй юм шиг тэгэл муудалцсан ч гэсэн ингээл би ингээл царил мухайлч уу гэдэг чинь энэ рейлийг хардаа гэдэг байхгүй. Тэр нэг айгу хөөрхөн заяа. Тэгэхээр бүр өргөдчихэн заяа. Тэгэл амар тэнэг ахгүй юу? Ер нь жоохон тэнэг. Тэгтээ айгу бодоо хэмжilтэй ингээл тэгдэг болохоор тийм би бол юм шазууртай ерөөсө тэргээ тавьдаггүй байхгүй юу? Ингээд яг нэг тэр ингээд асуудал шийдэхгүй л бол миний уур гардаггүй за. Тэгтэл манайд болохоор ингээд за гэл ингээд ерөөсөө ингээд юу ч болоог юм шиг ингээд хөөрхөн байдаг байхгүй юу? Тэгээд хахад хийдэг үйлдэлүүд нь жоохон дам. Тэгтээ чи хүүхд тахгүй юу? Тэрийг л би ингээд өөрөө ухамсарлаж чадахгүй байгаа да заримдаа айгу бухимдтiin. Тэгэл эргүү юм шиг би бол ингээд тэр хүмүүсийг харсан. Очоод бүгд өсвөр насны хүүхдээ зөв зүгээр байх. Нөгөө нэг алив одоо явъя гэ тэр хүүхдийг чирж байгаа шиг те зөв зүгээр гэрээсээ ирсэн чил нэг бичлэг тарсны төлөө бүх өсвөр насныхаа зохиулахад зохиулсноо чи юу н хаагуур яваад байгаа юм гэж мэгэл те. Нэг тэгэл буцаад хандж байгаа бол бид нар ямар ч ялгаагүй л байхгүй тийм үү очоод тэгснээр эсвэл нэг гинт ярдгаасаа өөрөөр те миний хүү алив ярилцгийг хоёулаа гэл эн чинь бас л буруу л аппроч ахгүй зайл юу гэж ярих яа хизээч аав чинь тийм байж байгаас надад юу болж чинь ер нь чиний амьдрал ямархуу байгаа тийм найз нөхдөдөө давгүй юу гэл яасин групп чадвар манай нөмөр шиг тэгэл ингээд нэрээ чи ингээд бид нар өөрөө яаж харцгаа мэдэхгүй тэгээ дээрэс нь угаасаа энгийн юмаа ярилцдаг орчин бүрдүүлж чадаагүй бол бас л буруу юм хийцэн гэсэн үг байхгүй тий. Зөвөр ингээд очоод ядаж хүүхдийнхээ юмыг сонсмоор гол өөрийнхөө ажил дээр болсон юмаа яриад ч юм уу тий. Ингээд нэг энгийн conversation тундаас нөгөө хүн чи ярих боломж гаргаж өнгөнөхөөс би бол очоод энийг хараад мангар олон ээж аав нар хүүхдээ зүг зүгээр ахтан загинсан эсвэл нэг гид солиотой юм шиг ингээд ярилцах хүн болгон хүүхдтэйгээ ярилцах гэхээр яаж тэнэгцсэн бол гэж бодогдод байгаа юм байна. Одоо жишээ нь манай ээжийн хүүхд хүмүүжүүлж байгаа ч юм уу нэг тийм юу надаа яагаад ч юм ангууд агиуд нэг тийм бас нэг үлгэрлэн дуурайлмар саяхан нөгөө нэг ундрам шиг байна. Тэр нь үлгэрлэн дуурайлахад ингээ болохоор санагдаад ингээ ямар нэг хэрэг тариа те ямар нэг юм яхан бол ээж надаас тэгснэ гэсэн үг асуух ямар ч хэрэггүй би зүгээр өнгөрсөө. Болохоо байсан. Ингээ шууддаггүй. Юус би ингээ өөртөө хадгалж угаасаа ингэж чадахгүй ингэсээ. Гэдэг нь чамд ингээд нэг юм жааж хийдэг үү? Эсвэл ингээд чамааг ингээд шийтгдэг үү ч юм уу тийм шууд за туслая гэлдэг тэгэхгүй. 5 сая өрөнд орсоо гэлтэнгүүд. Яаж за гэдэг. Аль тасч. Тийм. Тиймэрхүү юм уу те. Юу ч тохиолдсон манай гэрийнхээ ард нь байгаа гэдэг юм байхгүй. Очоод одоо бол гэр дээр бичлэгийн тарсан хүмүүс бол нэмээд баг очоод өөрөө өмтөө тарил гэр тэгсэн байгаа нэрээ шүү тэр бол өөрийг ч өмнөш нь талаад. Тийм арга хэмжээ авч ингээд тийм л юм авсан байгаа. Би бол амар ихтэлтэй байна тэр нь. Тэгтэл одоо манай ингээд ихтэлтэй юмаа ярьдаг найзууд бол яг ээж аав нар нь тийм хүмүүс байдаг байхгүй юу? Би баг тэр найзтай юмаа ярихаас байдаг. Миний нууц дандаа тэдний ээжд очсон байдаг. Тэнгүүд яг хаа арайч манай ээж рүү хэлчихгүй л дээ. Гэтэ бас тэ хилээд байвал бас нөгөө манай найз чинь бас юугаа татчих واخ. Тэнгүүд манай тэр зарим найзууд бүр ингээд бүх болсон юм ээжтэй очиж хэлсэн байдаг. Тэр надад амар хэцүү санагддаг байхгүй. Гэтэ ингээд одоо харангууд яг тэр хүүхдийн юм тухтай байх орчинг ингээд дандаа бүрдүүлсэн байдаг. Тэгээд ингээд гаргалгааг нь хилээд өгчдөг. Ингээд буруу байсан ингээд дэвргээд авахгүйгээр ингээд буруу байсан юм ингээд за гээл хэлцдэг. Тэгээ би хүртэл заримдаа ээж мэстэд очсон гэм ярьсан суушаа. Тэгээд тэгэхээр тэр орчныг бүрдүүлж чадаагүй байгаа эсгээл анзаарна гэхээс бас эвгүй ёо. За өөр сонь сайхан юм ерөөсөө олоогүй юу. Тэгээд бааха нийгмийн сонь сайхан одоо томоко гэх. Яа, томокогийн
тэр юу бүтнээр үзүүлэлттэй нүд. Бүтнээр үзсэн юм уу? Үзэг хальт үзэгдэл хэрэгтэй бас нүл red flag бас хоёр талаасаа л байгаар ээжийнх нь ихч мэгчин тэр доор юм уу бич зөөнөр шээ нөхрийнх нь ихч мэгчин юм. Тийм үү? Хүмүүс тэгж битсэн гэсэн. Гэх шиг л бас мэдгүй би сүүлдээ орсон подкастын сонсон байгаа тэгээ алах юм байна. Тэр өстө хоёр талаас алах гэж би ер нь би томооког сонсоод энэ ямар гоё чил юм бэ? Яаж ийм сэтгэл зүйн ийм төвшөнд очдөг юм болоо гэж бодсон шүү дээ. Тэгэхээр really л үтс болохоор юу ч хэлж мэдээ. Харж байгаа хүмүүс хөгөн шүү дээ. Ер нь л тийм л юм тастаж тавьдсан шүү дээ. Чи тэр Тайрагийн юу үзнэ үү? Тайраач одоо бүр алуулж байгаа шүү дээ. Нэг контестэнд нь болохоор rape хийл үүснийг шууд ярьсан ч үлээ. Үгүй шууд нэвтрүүлсэн байхгүй. Чи тэр Тайрагийн Netflix-ийн шоу юу үзээгүй юу? Чи тэр America's Next Top Model үзтээ юм уу? Дүндээ үздэг шүү дээ. Тийм тэгсэн чи тэрнийх нь ингээд юугаар би болохоор ингээд нэг юм нөгөө 25 жилийнх нь ойн болоод ингээд нэг амар гоё тийм докюментари үзсэн гэж одоо эхлэлцсэн байхгүй. Тэгсэн чи манай Тайраач ундраа байсан. Тайраг маань бүр алчи тийм даа гэж тэгээд яг хав дээл за тэгэл буруу юм хийдээд буруулаа идэх юм даа л гэж бодсон. Гэтэ зүгээр ингээд бусд нь бол би нөгөө телевизтэйсэн болохоор ойлгоод байгаа байхгүй юу? Хүн үзэхээр л юм гаргаж авна үсттэй тэрнээс ш ингээд сайн сайхан юм угаасаа гаргаж авахгүй тэгээд бүх хүмүүс нь л тэгж ярьсан байсан. Гэхдээ мэдгүй штэ. Тэр бол тэр нэг нь тэр rape хийлгүүлдэг кейс бол харин айгүй юу юм лээ. Юуныхаа дараа баах юм залуучууд ирээд хангаут хийсэн. Тэр хүүхний найз залуутай хүүхэн байсан. Тэгээд тэр хүүхэн одоо юм ямар нэгэн консент өгөх ямар ч чадваргүйгээр тэр нэлийн тасарсан байсан. Тэгтээ тэр залуутай зөвөр унтсан. Тэнгүү тэрийг бичээд ингээ оруулсан. Тэнгүүтээ тэр шиг найз залуугаа чит хийчлээ гэдэг кейс гарч ирэнгүүт тэрүүгээр ингээ драма үүсгэх гээд тэнгүүтээ найз залуугаа залхахын бас ярьж бичиж мичүүлээ. Тэнгүүт нөгөөдгийг чинь уултаа яраа ямар слат ямар хормор гэд дууддаг юм байгаа ч тэгээд хөрх юм тэгсэн тийм юмнууд тохиос. Тэгэл бусд нь бол би тэгэл за тэгэл энэ бол attention л хайсан телевиз зов штэ бүр драма үүсэхгүй штэ драма үүсгэх. Одоо бүр ингээ Монгол хүүхд октод чинь ингээ бүр шоунд орохоор ингээ бүр ямар ч юугүй болцсон заяа одоо ингээ бүх ярих юм мэддэг за. Өнөөдөр бид нар тэгсэн тэр газараар орсон. Тэгсэн гэдэг ингээд бодит өөрийнхөө ингээд филинг дэлгэцийн цагаа хулгаалъя ч гэсэн санаа байхгүй заа. Бүр ингээд цэв хүн тэгээд хинч тоож үзэхгүй шүү дээ тийм биз дээ. Тэрний оронд чи тэр үед нь байлаа нөгөө нэг ануугийн тэр үед баг. Гарддаг тийм кейсийг санаж байгаа шүү дээ. Босоод тэгсэрнэ бусдад нь бүгдээрээ ингээд намайг тэгж харуулсан. Би нэг л доонот идсэн байхад 3 доонот идсэн юм шиг харуулсан. Одоо яг нэг охин ингээд жин нэмээд ийн гэдэг л юм харуулах гэж байгаа хгүй. Тэгтэл чинь тэр ингээд нэг доонот хатж яхад ингээд 2 3 доонот идсэн юм шиг эдит хийсэн мэсэн инээ тэрэг гэл нэг баахан тиймэрхүү юмнууд хийсэн байсан. Тэгэл яг манай Тайра ихч бас нэлийн 20 хэдэн жилийн хугацаанд зөндөө алдаал гаргасан л байгаа юм л даа тийм. Ундрам тийм ундрам хийх. Тэгэл наад чи бас тэгэл хоёр нэстэй дүүгээ дүүгэлсэн нэг тийм хийсэн юм байлгүй. Тийм. Нэг охины нөгөө нэг шүдний тавсраа зайтайсан чинь тэрийг битүүл шууд нөгөө мейк овер хийнгүүтээ шүднийхэн зайг битүүлснээр дараагийн хідэн сесний дараа гэдэг. Үгүй шал зүгээр шүттэй охины завсар нь гаргаж маргаа. Тийм юм болсон л юм байна. Хамгийн ихнийх нь болохоор ийм шүттэй чамаа хаанч ажилдаа авахгүй гэж нийлүүлсэн. Дараа нь одоо ийм шүтрэнд болоод байгаа. Заа өсгөж. Тиймэрхүү л байсан. Тэгэл яг оролцсон бүх хүмүүс нь янз бүрээр хэлээ. Тэгээ манай Монголын шоунд орсон охтод бичвэл яг адилхан юм бичин заяа. Бүр нэрнгэсэн шүү. Тэр ингээ моделийн шоу биш энэ телевизийн шоу байсан гэдгийг л ойлгосон гэж бүгд яриад байгаа байхгүй. Тэгэхээр үгүй тийш тийм манайхаа телевизээр гаргаж байгаа юм чинь гэж бол би бодсон. Гэтэ яг зүгээр яг нэг бодсон юм нь хизээч буруу л санагдаж байгаа юм бол одоо буруу л байдаг юм байна гэдгийг ер нь ингээд бүл явдадаас ойлгосон гэх юм одоо шоугч одоо ингэж л хийдэж штэ гэд бүхэл газар ингэж байгаа штэ гэх биш. Хэрвээ тэнд үнэхээр буруу санагдсан тэгээ одоо хуулийн хувьд ч байна. Тэр зүгээр юу хүний ёсны хувьд ч гэсэн ингээ буруу санагдсан зүйл байх юм бол ер нь тэрийг ер нь хийгээд бас дэмэлээд юм байна л гэж бодсон. Тэрнээс болж байгаа процессыг тэр охиныг таргалж байгаа дургаж байгаа гэдгийг харуулах гэж байгаа кейсүүд бол зөндөө штэ ёо тийм. Өөр тиймэрхүү юм болсон юм шүү штэ. Би ингээ өөр хойнуудыг харсан чинь. Тавтаймаар л үрмэн дурсанж бүтээх ном. Би одоо ингэж ажилдаа явах гад өглөө алга ингэж хувцсны байнгын комплекстэй заяа. Нөгөө нэг эмзэг давхаргыг хөвчих байгаа тавцыг өмсөөлөд гэдэг шиг ингэж ерөөсөө ингэ хувцснууд ингэ нэг л биш заяа ингэж амар ингэ хайп болж авсан юм аа би ингэ дахиад өмсөхгүй заяа. Юунд дээр ерөөс зөгцөхгүй. Тэг ингээл яг
ингээд яг эвтэйхэн байгаа юмнууд бань амар цөөхөн. Тэгэл нөгөөдөлийгээ ирээлж өмсөхөр ингээд сүүл рүү ингээд амар утгагүй за ингээд офсроо би нөгөө ануутай уулзсан шүү дээ. Ануутай уулзсан чи анууд уулзах болохонд амар хөөрхөн заяа. Амар ингээд ануу бүр клөө бүр амар клөө. За эмсийг сонсч ивэл. Ачаатаагаар. Тэгээд амар ингээд гоё. Тэгсэн чи би анууг хараад би яагаад бас ажилдаа ингэж явж болохгүй гэж хэлсэн. Амар инспирэшн авсан. Тийм. Миний ингээд эргэн тойрон суудаг манай ажлынхан бүгд яг наач хувцлахгүй. Яг Uniqlo нэг давхар ингээд яг тийм байхгүй юу. Тэг яагаад чи мэдэхгүй ингээд өглөө хэдэн бед оруулж өмнөөс нь үнийн хэлэхээр байна. Тийм. Наа чи тэдэж тэдэх хөш тэдэс юмдэрсэн ингээд. Тэг би ингээд өөрийнхөө хамт цодог хүмүүстэй ингээд адилхан ингээд болох гээд би ингээд жишээл арай нэг жоохон гоё хувцалж байгаа юм бол жоо хичээдэг хгүй юу. Тэгэд угсаа манай ингээд яг тэн цуудаг давхарынхаа ингээд ингэ шоолоод хгүй юу. Яс өнөөдөр ажлын хэрэглэхтэй муу энэ гээд what happened зүгээр сурах тэр заа Uniqlo хүн шоолдог хүмүүс өөрөө тийм травманд ордог шүү дээ. Чи ийм дүрэн байдаг шүү дээ. Чи хүнийг цэнхэр өмдтэй байна гэж шоолох юм бол чи өөрийгөө цэнхэр өмдтэй байх эрхээсээ хасж байгаа гэж мэдгүй. Тийм одоо ягаа Тэ зүгээр мэдээ тавчих танарлаа. Яа тэгээд би тэ анаас инспайр аваад бидтэй амар зориулж би яг өмсөн л гэж бодсон цөөхөн гоё ингээ хувцтай байна гэд би шийдээд би хувцнуудаа эхнээс нь хаяад хамаатнуудаа явуулахыг явуулаад зөндөө хийжсэн юм болж авсан. Гуталчсэндээ би хараа амар ингээ палбар хөлдөөгөө мэдхгүй ингээ амар нарийнхан гуталтай би чи нөгөө нэг утас шиг сандалаа өмснөө би чам энэ бүр харахад л нүд өвдөж байгаа. Өдөр чи одоо хамгийн эвтэйхэн сандал өмсөн шүү дээ. Ийм хэмдэр тогтдог сандал уу лап гэдэг сандал уу? Тийм үү. Тэр чи ингээ эхний 2 өдөр хаалгаа бидэг fuck анхагийн зүг байж. Тэгсэн чи сүүл рүүгээ хойд чи миний гарах болгондоо өмсдөг сандал өмсөн чи. Түлчи дээр хөлний хэлбэр өөр юм би бол тийм өргөөлтэй тийм сандал өмсвөл бүр яг л өглөө ирж орж ирдэг шүү дээ. Тэр ийм жижиг юм удаа болохоор гайг байсан. Тэгээд яа. Цаашгүйтэй. Тэг ер нь бол энэ жил conscious team wardrobe бүрдүүлнэ гэж inspired by Ано. Яа. Тийм ээ тийм. Подкастаа хоёлаа сайхан өндөрлөөд хэлгээд ер нь ойрхон байхын давуу тал нь чихэм сул тал нь чихэм. Давуу тал нь гэж хэлээч. Их ер нь гоё л байсан тийм. Тэгээ болдог л тэгэл хамтлаа тэгээд point cook тэр их миний нэ. Бид тэр нөгөө Ари хин хоёрын юу үзээд бас тий тэр хоёр ч баг 10 хэдэн жил болж байгаа юм шүү дээ. Тэг бодлоо хоёлаа хийдий. iPhone яриад. За азаа ойлоо. Азаа тий. 4 жилийн дотор ийм хин байх. Тэр хоёр ч бүр тэр хоёр ч 17 жил найзлсан мөлөө. Тэгээ дунд нь 2 жил нэг ч яриаг. Тэр 2-7 нэг юм ярихгүй. Яс. Ничего не надо. Тэгээ манай нэг ч юм надад цэцэг өгсөн юм шүү дээ. За миний буруу байжээ. Гэрнэ. Гэхдээ яг тийм ээ тэр чинь яг чиний буруу миний зөв байсан ч гэхдээ ч биш. Ер нь л яг одоо миний зөв байсан юм аач гэж нэг бодог. Зүгээр надад миний ингээд одоо яг ингээд дахиад нэг зүхтаад байгаа мэдрэмж бол одоо ингээд чи надаа бас уушлаг ууж байгаа чи надаа ингээд айгу сөрөг мэдрэмж өгч байгаа байхгүй одоо юм чи тэр нь бол ингээд чиний хувьд айгу тийм одоо ингээд харилцаа үүсгэхэд гоё байгаа штэ. Ер нь бол айгу гүд чанарахгүй юу? Чиний хувьд бол айгу зөв зөө. Зүгээр надад өгж байгаа нь би ааштай тэгэл нэг юм зөвөө яг ярих гал тэгэл чамаар нэг юм уучлалахгүй үжиж энэ асуудал ингээд дуусгаж байгаа юм шиг тийм мэдрэмж өгөнгөт би бол яг ингээд яг тэр юу нэг таалагдахгүй. Зарим юу чинь нэг хүнийх нь угаасаа л зөв байж штэ шиг одоо ингээд заримтай би ингээд чиний буруу гэж итгүүлээд ингээд баг чамаа ингээд юм гаслайт хийж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй зүгээр одоо ингээд friendship байлаа гэхэд би бас ингээд хүмүүсийг боддог л байгаа байхгүй хүмүүс найзлна гэдэг чинь ингэн гэсэн үг гэж нөгөө хүн бас бодож байгаа л гэж бодоод байгаа байхгүй бас л одоо ингээд friendship дээр гарч ирж байгаа юм. Тэнгүүт тэгж мэдж байгаа ч хүн байгаа мэдгүй байгаа ч хүн байгаа эсвэл найз нөхөрлөл гэдгийг өөрөөр хардаг ч хүн байгаад байгаа байхгүй. Тэгтэл ингээд чиний үнцэн нэг өөр байдаг миний үнцэн нэг өөр байдаг. Би өөрийнхөө үнцнийг чамтай адилхан гэж бодож байгаа. Тэгтэл яг үндэ чиний зөвч байсан юм билүү мэдэхгүй шүү дээ ер нь л тийм ээ. Тэгтэл би зүгээр яг тийм байдалд ингээд дахин ормооргүй байдаг болохоор зүгээр ингээд за явуулаа гэж зүгээр өөрөөгөө хичээгээд амьдрий гэж зүгээр жишээлбэл бодож байна. Гэтэ одоо жишээлбэл одоо ингээд тэ хоёр талд ингээд яахчгүй хинэн ч ингээд юу ч яахгүй байх юм бол
одоо чамд байдаг те нөгөө нэг ингээд нэг тэр цаана хадгалах нэг фолдертай найзууд шүү дээ. Тийм юм руу л явдаг байхгүй юу? Би бүр гэхдээ тэр үед нэг чамны уур хүрээгүй байхгүй юу? Ингээ яг уур хүрж байгаа юм. Ер нь л ингээд амар ууралж байгаа байхгүй юу? Гэхдээ ингээд зүгээр надад бодогдсон юм би нэг ерөөсөө өөрчилж чадахгүй байна. За тэгэхээр зүгээр ингээл байгаа. би тийм ингээд зүгээр ерөөсөө юм огтлолцох юм хийхгүй л явах хэрэгтэй. Одоо өөрийнхөө үйлчлэг гэж бодож байгаа байхгүй юу? Өөрөө ингээд зүв зүгээр яхад нь ингийн инээ тэрэг гэсэн юм яаснаа тэрэндээ ингээд буцаа бухимдаа тэгэхээр зүгээрээс ингээд огтлолцох замгүй л байвал хэрвэлгүүл байна гэсэн үг штэй гэж зөв ингэж бодогдож байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд би зүгээр ингээд нормал байхад чи би чиний тэр фолдертэй найзрууч орцсон уу гэдэг. Гэхдээ ингээд юм цэцэг явуулаад сайлент авах юм бол ер нь бол яг үнийг хэлэхэд тийм фолдерлол явдаг байхгүй юу? Чи ер нь бол тийм гэж байгаа. Тийм ер нь л тэгдэг. Миний өөрөөсөө шийдэл дандаа тийм байхгүй. Энэ хүнтэй ингээд ерөөсөө огтлохгүй байна. Тэгээ яг тэр ч сайн хүн би сайн хүн эцнөө чи юу эцмээ гэдэг шиг л байхгүй. Ер нь л тэгдэг. Тийм юм байдаг. Бас тэгэл би бодсон л тоо зүгээр чи нэг юм амьдралынхаа өөр мөчлөгтөр явж байгаа. Би нэг өөр мөчлөгтөр явж байгаа. Тэгэл бас л яг нэг тэр ингээд заавал ингээл огтлцуулах галах ер нь амар албагуулахгүй даа л гэж юм хэлээд бидтэй өөрөө бас юу умраа ер нь бол умраа яг юу харсан чаа манай ойж хоёрын бас ингээд ингээл залуудаа ер нь одоо ч гэсэн ингээд жоохон хэрлээддэг нэг ингээд юу идэхгүй юу манай ээж ингээд за хагасаа тэднийх рүү явна гинэ гэдгсэн яг өдөр хуцаа өмсөж явахдаа би боллоо тэг хэрүүлэг хэлдэг би болохоор ингээд тэгэл явмааргүй л байгаа юм билээ. Авгаас тэлчихээ. Тэгвэл аав ингээд бухимдал ярина гэд хэлцэн одоо тэгээд ингэсэн заавал ингээд гурвуулаа авчих би ямар ядаргаатай ингэж тэтгэнгүүд одоо тэр бол ингээд надаа ингээд одоо нэг тийм сууц нэг тийм юм бас байна байдаг шиг. Ари Азаа хоёрын подкаст. Тийм тэр нэг хөөрхөн юм байсан шүү дээ. Тийм тэр айгүй хөөрхөн юу байсан шүү дээ. Тийм тэгээд ингээд нөгөө нэг найздаа ээж нь байх гээд байгаа ч юм уу гэж нэг тэгж яриад. Би бас яг тийч бодохгүй. Би тэ найзтайгаа найзлаа амар хахад ингээд их нэг юм ингээч тэгээч гэж хүнд хэлэхээс амар ядаргаатай санагдаж байгаа байхгүй. Өөрөөсөө ядаргаатай санагдаж байгаа байхгүй ойлгож байна уу? Би тий чи ингэж бодогдох бодолтой дургуу тэгэхээр тийм бодол үүсэхгүй байх нөхцөл байдлаар амьдрах гэхээр одоо фолтерлуулах гэдэг шүү. Бас зөв мэдгүй. Тэгэхээр ч бас хэцүү шттэ. Бас ингээд тэгэж ингэж гэдгээс ч бас ингээд авах юм бас зөндөө шттэ. Тэгж итгээд бас хөөрөд яриад байгаа тийм шттэ. Тэгээ болно да. Яа тэгээд одоо хамт найзтайгаа амьдрах байгаа хүмүүсийн хүмүүс чи юу гэж хэлэх вэ? Ойрхон бай гэж хэлэх үү? Зүгээр ингээд тосоо гартал тэрвэрлтэл тусаа гарт үнэлцээл гэж хэлээ. Би бол хизээч roommate байх бол хүсэлтэй ерөөсөө биш гэх юм уу? Roommate байх уу? Би жишээнд ингээ хоёр хүнтэй лав roommate гэж үзсэн. Надад бол ингээд зүгээр л байсан. Тэгвэл би бол надад л яг энэ баанд хүсээ аваач гэдгээс эхлээл айгу лайтай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгж байж чадаад байдаг хүмүүсээс бас ямар лагийн л гэж боддог. Тэрнээс биш яг ингээд нэг хоёрын орон зайтай тэгсэр нэг уулзаад байж байгаа бол бас гоё шүү дээ. Ирмэн хүний чи одоо 2 нас хүрчээ нэрэн гэсэн 20 хэдэн сар 20 сар хамт амьдарсан ба шүү дээ. Яа. Тийм фан. Та харьцангуйс бас залуухан френчип баз тий. Тийм шүү дээ. Тийм байх бай. Цэцгэлж ёо. Тийм. Яа тэгтээ бүр ингэж 20 жилийг хажууд байсан. Харин тийм. Угсаа тийм байсан юм шиг болов. Чидтэй анх эрэхтэй бол нэлээд айжсан баха тий. Нэг яа гэж би бодож байсан уу зүгээр ямар драматай явах вэ? Гэтэ эхлээд нэг тийм жоохон сонио awkward дөө байсан тий. Одоо юу гэмээр чи нөгөө хоёр people pleaser одоо бис уугнаг хоолгүй чи хэлж чадахгүй байгаа юм болооч гэж бодох шиг эсвэл тий дөөд би болохоор ингээ яана надаас болоод яах вэ гэж яагаад. Гэтэ ингээ сүүлрэг болохоор зүгээр би идэн идэх бол тэгээ сүүлдээ зүгээр ингээ зүгээр одоо идэх бол жишээлбэл идэхээ хэлэх юм байна. Идэхгүй бол идэхгүй юм байна гэж бодсон ч юм уу. Тэгэл одоо нэг тийм эхний ээлжинд бол яг яах юм бол нэг хүний мөргөлтэй шүү дээ. Эхний үед уугнаг одоо хүний тоогоор нэг хоолой нэмж хасах хэрэгтэй ч юм болоо эсвэл ингэх хэрэгтэй ч юм болоо гэж бодож байна. Тэгээд явандаа бол тэр нэг тийм awkward байдлууд бол бүгд байхгүй болоод левч юм байна. Би тэгтээ айгүй хурдан ер нь бол ингээд нөгөө нэг юугаа хийгээ тавина.
юугаа тавина гэдэг лээ. Ер нь бол тийм болоод тэр нь буцаагаад бас ингээд бас юу байх юу бас байдгийн юм шиг байлаа. Би нөгөө чи болохоор ингээд цөмрөөд шууд а яха чиний нэг тийм эрхч гэх юм уу тийм зам байдаг байхгүй юу? Одоо энэ хүмүүс надад хайртай юм чи би яасан ч болно за чи юм уу Стефи гэдэг. Энэ хүн надад хайртай юм чи би яасан ч яадаг юм гэдэг юм байна. Байг тэгж штэ. Хайртай юмжтэй босоод байгаа. Ингээд тэр чинь ингээд эхнэр нөхөрт ч гэсэн юм лимит ба өгөөд юм цугларах сав гэж бас байдаг байхгүй. Тэгэхээр тэгж болохгүй яа. Яг тийм нэг эрх цан гэдэг нь харагдаад байдаг байхгүй юу? Яг нэг эрхлээд байгаа байхгүй юу? Тийм яг тий цөмөрдөг. Тийм юм байдаг. Тэг өөр хэд одоо дараагийнх нь мэдрэх үнэстэйслээ. Би ч яах явлаа. Тэгтээ бас энэ чинь нөгөө талаараа айгу одоо жишээлбэл одоо өгөө авааны юм ерөөсөө ингээд яадгүй боддгоо гэдэг юм уу? Буцаагаад чи надаас бөөрөө өгөөж гэх юм бол юм. Бас болох юм те. Бодж байгаа хэлээд. Тэг бас Селена Гомезийн найз нь тэгсэн. Тэр найзтайгаас жоохон муудсан тэгээд. Бас ихэд ер нь тиймэрхүү тийм. Тэг буцаагаад бас цөмрөлтөөс сайн ер нь бол авна. Мөнгө зээлүүлж хийртэй. Тийм ер нь бол би бол найз нартаа бас баримтлаг юм ерөөсөө мөнгө зээлэхгүй ерөөсөө. Нэг юм. Тэр бол бас харилцааг зүгээр шууд хэцүү байдалд оруулдаг юм байхгүй тийм. Тиймэрхүү лимит байх хэрэгтэй байдаг юм минь. Одоо манай Стефи яах болтоо тийм хайртай юм чи юм уу яа тийм. Чи яаж тийм. За энэ одоо бүр хэдэн минут цагийн подкаст болоо. Ой 11 хөл очлоо. За тийм ээ. За яг тэ зүйлийнх юм чи манай төвшөөх хэлбэ дээ. За тэгээд ямар ч сан гэхдээ хүмүүсээс айгу дуртай хөрх үзсэн те. Ер нь амар гоё. Нэг амар цөм үзэл хийхгүй гэхдээ гэдэг. Манай чи бас тэрийг айгу хөрхэн дэмцэн тэгээд тийм. Тэр нь бас айгу хөөрхөн гоё байсан шүү. Тэгж айгу кайфтай. Нэг талаар айгу кайфтай, нэг талаар айгу стресстэй байсан тийм. Тэгээ стресстэй жааш юм. Надад нэг тийм яа. Би угаасаа юу хийхгүй зүгээр л сууж байгаа. Тийм тэгээд зүгээр тийм байсан. Тэгээ тийм болохоор хүмүүсийн бас тэгж дэмжижсэн амар хөөрхөн байсан шүү. Тэгээд хоёр зүгээр нэг энд яг тийм дугаар биш зүгээр хаяа нэг catch up маяг хийх бах. Тэгтээ бид хоёр ингээд дуусгаж байгаа болохоор дахиж битгий дадаас дугаар асуугаарэ. Тийм тэгээд энэ бүх хугацаанд энэ юг эдэтэлжсэн нэг л охин байгаа. Тийм манай тэр охиныг санхүүжүүлсэн. Тэгээд одоо ингээд энэ YouTube видео чинь нэг л өдөр устгаж байгаа. Надад нэг ундрмагийн одоо тэр хийсэн шиг ингээд ийм амар гоё. Миний файлаар нах юу ч болоо байлаа. Тэсээ хүний амьдрал юу ч болоо. Патент авчих. Оо яхсан. Тэгээд ийм гоё ингээд ийм бас memory үлдээсэн. Тийм хоёлаас хараад хэдэн жил 10 жил бас тийм юу тэр сэрэлдэт байгаа юм бодголох та тийм тэгэл эсвэл амар юу л ахаа. Нэг юм найзууд ойрхон гоё амьдрын гэдэг бас л нэг тийм амар тийм гоё зүйлтэй юм шиг нэг тийм амар хатаархмаар те. Зөндөө олон хүмүүс юу хатаархсан баг. Тийм хатаархсан. Юу тэдрээс олчих. Та нараас л бүр ертөнц хоёр тийм. Тэгэхээр бас тэгж жоохон бах ингэж боддог шүү дээ. Найзтайгаа ойрхон амьдрал гоё доо мой гэж боддог юм ингээд бас амьдралтай айгу гоё. Тэгтээ бүр ингээд бүр боломжгүй гэр бүлтэй болсон багт ер нь л хүн боломжгүй юм шиг санагддээ шүү дээ. Тэгсэн хойноо ингээд бас байгаа нэг юу байлаа. Гоё байлаа. Ер нь айгу гоёсан. Тэгтээ битгий надаас дугаараас ороод датрүүлээ бодорсон ээ. Тийм болохоор ямар ч сан ингээд жаргалтайгаар 15 дугаар бас амжилттай 15 дугаар. Тэгсэн жилтэй. Тэ? 15 штэ. 6 7 Тийм болохоор гойсон байна. Тийм. Би ингээд амар гоё cherish хийж боддог. Миний ингээд одоо 30 миний 20 насны төгсгөл 30 нас ингээд яг энэ хотод яг ганцаараа авах ямар нэг ер нь бол ингээд мэдэрсэн штэ. Тэнгүүд ингээд хажуудаа ингээд бас нэг гэр бүлтэй ингээд байх олвс ер нь бол амар гойсон. Яа тий ер нь гойсон тий. Тэгэл бас миний бас хувийн хувьд ингээд нэг тийм хүн хэрэгтэй гэртэй байгаа уу ягаа штэ. Тэр үеийг ингээд бас хажууд байсан болохоор. Тийм ер нь. Гэтэ яг одоо ярьж байгаа юм ер нь ингээд бүр хоёр тал заачсан байна уу? Хэлээсээ ойлгохоо гэж амар бодсон. Яа.
Энэ яг зохиолтой ч гэж ирсэн ёо. Тэ нэрээ зүгээр ингээл гараад нэг ингээл яоч руу орчдөг ч юм уу ингээл нэг жимд таарчдаг ч юм энэ чинь зүгээр нэг ачаал бүгдлгүй юм шиг хэрнэ. Хүний нэг юм олон юм стресс мэдрэмжийг ингээд орчдөг ч юм уу тийм үйлдэлүүд байсан баг. Би ингээд содотой таарсандаа шинэ Монгол орсондоо баярлдаг хгүй юу. Тэгээ тэнгүүд би одоо ийшээ ирсэндээ чамтай уулзсанд нь тоо хамгийн баярлалаа. Чамаг чад битсэн баярлаа. Тэгж бичигсэн бол хоёул хизэж таарахгүй. Хизэж таарахгүй тий. Чи тэгээ бас ерөөсөө тэгж бичгэр хүн биш тий. Тэг ерөөсөө бичгэр. Чимэр намайг баг DC-г бодчих байсан байхгүй. Тэг би бүр тэгсэн үе гайхсан яаж бичсэн гэж боддог. Тийм. Тэгээ миний яг нэг амьдралын яг нэг шийдвэр гарах үед яг ингээд нэг таарсан яг нэг одоо ингээд чухал найзууд дандаа байдаг. Тэгээд ийшээ ирсэн болохоор чамтай уулзсан болохоор ийшээ ирсэн те. Баяртай байна. Амар баяртай байгаа тийм. Тийм. Нэр гэсэн яг тэгээ салаад хүмүүс чирээд нүгэлтэйхаа эрэхтний явцсан байл амар юм даа тий. Би угаасаа харж угаасаа харуул ингээд надад амар хаа. Амар. Гэтэ бас нэг талаараа чи нөгөө нэг ингээд өөр бас өөр амьдралынхаа майстер өнрөө ороод явж байгаа болохоор сайргаагүй. Тэрнээс чамаа ганцаараа ингээд нэвтүүлдэг яваа. Говийн ганцаар гэдэг шиг. Чи баг нэг 7 наснд Монгол гэдэг нөөг зүгээр. Гэтэ бас ганцаараа байсан бол аваад нүж байгаа. Тийм өөр. Чи наад өнөрөө 4 метр өмд яг хажууд хоос өрөө байна гэл тэгээ аваад нүж байгаа. Тэгсэн бол угаасаа би угаасаа тэр мөний понцлоо гэдэг. Чи хаш мөний пенц чинь. Point cook тийм. Угаасаа яг салгалаа л юм гэж. Тэг аваад нүүцэн байгаа. Гэтэ яг тэгээд бас ингээд өөрийнхөө юм happy евро бас ингээд ороод явж байгаа болохоор тэр нь ингээд чамд бас гоё байгаа юм л та. Тэвхээс үнэ гол усаа. Тийм. Хоёулаа сэтгэл зүйч юм авч байгаа. Тэ манай найз ингэ нүүж байгаа байхгүй. Гайхаад яасан гэ. Зэрэн тэр үнэхээр бай юм шиг тий. Би бай секшн бүр. Дундаа нэг хүүхдтэй. Яа, интимэйтэн даа тэгээд гоё 20 сар байлаа. Тэр өмнөд идсэн. 20 жилийнхаа અંદર зурга гэрцэн зурга. Яа, за тэгээд бүх хамт байсан хүмүүстээ их баярлалаа. Тэгээд бит хоёрын юм гоё хөрөлтөө нартаас сургамжлсан байна. Тий. Гоё. Японоос апдейт гоё явлаа мөрийгээд. Hello нахаа. Унасаа. Оканасан байна гэдэг. За тэгээд дуусгая да. Тэгээ жоохон фрэнсис үлээ гэж гэлээ л да. Яг нүүж байгаа болохоор нэрч юу те. Зүгээр. Би тийм влогт оруулна. Уухнаа ирлээ. Тийм ямар жоохон хандлах байхгүй. Уухны фэнүүдийг буцаад оруулж ирсэн. Тэг хаалгаа нэгээд дуугаа бичиж мичээд нэг тийм жоохон влогоос хийх баха те. Чи нэрнээс өөрөө контент гоо хийгээд нээснээс харагдсан нэнцгээс ямархуу байгаа. Би тэрс нас ийм байхгүй юу. Миний нэг айж байгаа юм би ийм холын зэний харилцаанд айгүй муу байхгүй юу. Ганцаар харилцажсэн найзууд ерөөхдөө ингээд алтраад алга болчдөг шалтгаан нь бас холын зэний юмд айгүй муу байхгүй. Чи юу анзаардгүй юу? Би ингээд чат матанд айгүй удаа хариулдаг. Айгүй муу бичдэг заяа. Би ингээд нөхөртөг хүртэл юм байхгүй амар нийттэй. Хүмүүс чи эхнэр нь л нөхрөөсөө ингээд ажилд явчаалтай мартчихлаа зарчлаа гэгүүл. Золон ингээд хөөрхөн очичоод тийм аль дээр ирчлээ, унтаж чадсан уу, хүүн хэдэн цаг унтсан бэ нэ тэрэг би бараг ирэх юм л унтсан гэж бичдэг. Тэгэл чиний чат матыг бас ингээл амар хойно мань хаардаг. Тэр яг юм нэг юм one харилцаан дээр ер нь тийм юм холын заны харилцаанд амар муу залгаад ч гэсэн дандаа хоёлоо холоос байсан бол тэр үед ингээд хоёр тийшээс олцсон байгаа. Тэнгүүд группээр найзлангууд намайг хариу бичээгүй нөгөө нэг найзууд маань ингээд тий хариулаад ингээд тэр тэгээд заримдаа би ингээд өөрөө орж ирээд хөтлөө биччихсэн гэд гарч явж байгаа. Нэг тиймэрхүү байдаг болохоор тэр группээр найзлдаг найзуудтайгаа айгуу дайжгүй ингээд харилцаа авч яваад байдаг. Тийм болохоор бас холоос явахаар тийм санаа зовчин тэгээ найзгаа чатанд удаа хариулал. Шинэ хоноор ширээ зэгэсэн дахиач. Тэр яа. Ингэсэн. За тэгээд баяртай манайхаа болго формерисийг хүрээд дуслаа. Бид
хоёр нөгөө ярьсан юугаа ч хийсэнгөө нөгөө нэг амраас хэлээ. Сэтвэр чи гэлээ. Старктай болчих гэлээ бүгд болсонгоо тэгээд би тэр нэг иймэрхүүлэх юм байгаа. За бай.